Дараагийн салбар хуралдааныг та бүхэнд танилцуулъя. Төрийн ордны Их Монгол танхимд дижитал 90 хэмэл оюун ба дата дид бүтц сэдвтэй салбар хуралдаан эхлэхэд бэлэн боллоо. Ингээ модератор Bat Solution Partners-ийн өдөртөх зөвлөлийн дарга Банчгийн ан зэрэг панелистаар улсын хурлын гишүүн инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Шаргал сайхны зол жаргал Монгол улсын их хурал засгийн газрын гишүүн цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд инх баярын Бат Шугар Мета компани Аз намхан далайн контентын эргэцэн асуудал хариуцсан захирал Хятад болон Өмнөд Төв Азийн хуулийн газрын захирал Аз намхан далайн бүсийн ахлах ерөнхий зөвлөх Jennifer Chang The Gideon Group-ийн ерөнхийлөгч гүйцэтгэх захирал Salman Khan TikTok компанийн зүүн хойд Аз болон Монгол улсыг хариуцсан төрийн бодлого ба засгийн газрын харилцаа хариуцсан захирал Naboki Yasunага Archipelago компанийн мэдээллийн аюулгүй байдлын захирал хамтран үүсгэн байгуулагч Paul Kalatayud нарыг хүндэт хөөрч байна. За та бүхэнд өдийн мэнд хүргэе. Тэгээ өнөөдрийн хилцүүлгээ өвөр эхлэе. Тэгээ сая манай зохион байгуулагчид зочдын нэр албан тушаалыг зарлцсан учраас шууд асуулт руу орё гэж бодож байна. Тэгээ бидний өнөөдрийн хилцүүлгийн сэдэв маань өөрөө бас маш сонирхолтой чухал сэдэв байгаа. 21-р зуун өнөөдөр бол яг үнэхээр дижитал 90 зуун. Тэгээ энэ дунд одоо ажил төрийн 5 дугаар хувьсгал эхэлжлээ гэж албан бусаар маш олон шинжээчд ярьж байгаа. Үүнээс хойр нь болсон химэл оюун ухаан болон түүнийг дагсан дид бүтцийн асуудлуудыг бүгдээрээ одоо ирэх 60 одоо минутын хугацаанд хилцэхнэ. Тэгээ би эхний асуултаа та бүхэнд ингээд дунд нь тамаар байна л да. Яг ингээд эдийн засгийн форум өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлээд хаалтаа хийн. Тэгээд сошиал медиа болон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг харж байгаад бас эдийн засгийн форумыг шүүмжилж байгаа болон магтж байгаа ингээд мэдээж бид нар арчилсан ус учраас янз бүрийн байр суурь байгаа. Тэгээ нөгөө талаасаа бас Монголын зүүрүү байдаг хурал ихтүүл ажил мууцных тий мах юу л хуушур ихтүүл мах мууцных гэдэг тий. Гэхдээ нөгөө талдаа бүгдээрээ хэлцүүл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэж бас монголчууд ярьдаг. Тэгэхээр би эхний асуултаас үүнтэй холбоотой тамаар байна л да. Та бүхний яг энэ панелээс яг энэ хэлцүүлгээс хүлээж байгаа үр дүн юу вэ? Тэ ялангуяа гадны манай энэ 4 жичин хамгийн их гадаад жичинтэй панел болж байна. Meta болон TikTok компанийн удирдлагууд ирсэн байгаа. Дээрээс нь хөрөнгө оруулалтын сангийн нэлээд том зөвлөгөөчлөний захирал Америкаас ирсэн байна. Дээрээс нь Fortune 500 гэж компани байдаг. Тэ бүх дэлхийн том компаниудын cyber security буюу кибер аюулгүй байдлыг хариуцж байсан дэлхийн топ хэмжээний мэрэгчлэн одоо компани үүсгэн байгуулагч нь өөрөө ирсэн байгаа учраас яагаад Монголд ирж Монголын эдийн засгийн форумд оролцох урилгыг хүлээж авав? Энэ хилцүүлэх хурлаас ямар үр дүн гаргахыг хүсэж байна гэдэг эхний асуултаар эхэлье. Тэгээд албан тушаалын ранкаараа би Бачугар сайдаас хэлж хариултыг намаар байна. Нэг. За юуны төрөнд эдийн засгийн форумд оролцож байгаа төлөөлөгч нар зочдтой энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн одоо панелистаар сууж байгаа бас гадны зочдтой бас ирсэн баярлалаа гэж хэлье. Инновац зохион бодлогын байнгын орон дарга зол жаргалтай бас баярлалаа. За энэ бол эдийн засгийн форумыг бол бид нар бол бас уламжлалт болоод явж байгаа. Хүлээж байгаа зүйлүүд бол тодорхой хэмжээний үр дүн гарч байна. Хамгийн наацхан жишээгээд бидний одоо яг панелийн өмнө манай засгийн газар, Учрал сайд, Тэргүүн шадар сайд Asia Group-тэй бас MOU зурсан. Мөн нийслэлийн засаг дарга, Нямбатар дарга метроны төслөө эхлүүлэхийн зорилгоо хүрээнд дотор UK Finance Agency-тэй бас MOU зурсан. Тэгэхээр бол юу харагдаж байна вэ гэвэл ямар ч үр дүнд хүрдэг вэ гэдгийг харагдаж байгаа. Ямар зарчмаар үр дүнд хүрч байгаа гэхээр тал талын хүмүүс, бизнесийнх нь, бодлого тодорхойлогч нар, хувийн хвшлийнх нь мөн иргэд хоорондоо нэг газар
уулзаад санал бодлоо солилцоод нэг ойлголтод орчинж олж болох юм. Ингэснээр бид нэр Монгол улс ялангуяа өөрийгөө таниулж байна. Засгийн газрын болон их хурлын бодлогоо таниулж байна. Цаашлаад хөрөнгө оруулагч нар хувийн хвшлийнх нь юу хүсэж байгааг нь бас сонсож байна. Тэгээд үр дүнд нь тодорхой хэмжээний бодлогын их хурл дээр засгийн газартай өөрчлөлтүүдийг хийх бололцоо нь гарч байгаамаа. Мөн бас ахиж сануулж хэлэхэд бол удахгүй энэ намар Монгол улсын 17 дахь ICT Expo-го бас зохион байгуулна. Тэгээд үүний хүрээнд бас энд хүрэлцэн ирсэн зочдоо бас манай Монгол улсын ICT Expo хүрэлцэн ирээ гэж урья. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Манай монголчууд технологийн хөгжил хэрэглээгээр их хурдтай гэж өөрсдийгөө нэлээд тоож боддог. Яг бодит байдал дээр бас хэрэглээ бол нэлээд сүүлийн хэдэн жил хурдтай хөгжиж гисэн. Төрийн үйлчилгээнд захимжилт бас нэлээд ажгүй явцсан. Гэхдээ эдийн засаг яг одоо энэ сэдвийн хүрээнд энэ мэдээллийн технологи, инновац эдийн засагт үзүүлэх нөлөө бол тун жижиг байгаа. Тэгээд энэ гол нөлөөлөл нь төсөв тойрсон худалдан авалт, төрийн үйлчилгээ, тэгээд програм хангамж, техник хэрэгс нийлүүлэх энэ тал нь төлөхөө санхүүгийн салбар дээр бол бас нэлээд идэвхтэй явдаг. Тэгэхээр ингэж бид нар өөрсдөө төсөөлж байгаа. Тэгээд гадны энэ хүндтэй зочид ирсэн, яг энэ салбарын хүмүүс ирсэн учраас одоо хэд оног бас мэдээлэл сонсоод манайхыг ямар төвшөнд байгаа гэж харж байгаа болоо гэдгийг би энэ хурлаасаа сонсъё гэж хүлээж ирсэн. Тэгээд одоо цаашдаа ер нь яаж хэрхэн хөгжүүл зөв юм болоо гэдэг дээр санал бодол солилцох. Гол нь хурлын зорилго бол мэдээлэл солилцох. Учир юу шүү дээ. Тийм л зорилгоор оролцож байна да. Баярлалаа. Thank you so much, everybody. And I'm Jennifer. I'm from Beta, and very, very happy to be here today. It's very exciting. This is my third trip back to Mongolia, and unfortunately, it's taken too long for me to come back post-COVID. My last trip was before COVID. And I think one of the things that's very apparent, like which Mongolia has infinite advantage of, is first of all, demographics. The average age of Mongolians is 28 years old. And that is an advantage that this country has that many, many developed nations could only hope for. I come from Singapore, and we are talking a lot about using technology to help an aging population. And so demographics, with the advent of technology and AI, За AI бөгөөд хиймэл оюун ухаан ашиглах асуудал бол одоо байхгүй. Энэ залуу хүн ам бол ашиглана, ойлгомжтой. За Монголын одоо энэ зам дээр байгаа энэ олон одоо машин унаад хараад одоо ерөнхийдөө монголчууд бол илүү одоо баян чинэлэг болж байгаа юм байна гэдэг ойлголт авсан. За саяхан одоо энэ метроны санамж бичиг, метроны төслийн санамж бичигд гарын үсэг зурлаа. За тэгэхээр энэ дээр одоо Монгол улс бол маш их ирээдүйтэй юм аа. За тэгэхээр одоо энэ их сайхан залуу хүн амтай улс орн бол одоо яа харахгүй энэ дижитал одоо бичиг үсэг тайлагдсан байдлаа дэмжих хэрэгтэй. Дээрэс нь Монгол улс бол маш их одоо баян нөөц ихтэй улс. Тийм учраас энэ нөөцөөрөө бас одоо энэ дижитал шилжилтээ санхүүжүүлээд явах, дижитал эдийн засгаа одоо дэмжих бөгөөд e-commerce, одоо худалдаа бол Монгол улсад бас маш их өргөжж байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр маш олон дижитал одоо энэ эдийн засгт ажилладаг компаниуд бол Монголыг сонирхож ирнэ гэж би бодож байна. Тэгээд засгийн газар ч гэсэн одоо энэ дижитал дэд бүтцэд одоо хөрөнгө оруулалт оруулна гэж найдаж байна. За өдрийн мэндийг хүргэе. За энэ форум одоо ямар маягаар явагдаж байгааг хараад одоо маш их сэтгэл хөдлөлөө. За Монгол улс бол UAE Дубайтай их одоо адилхан
орон юм болов уу гэж би одоо хараад байгаа. За 3.5 сая хүн амтай. За тэгээд одоо Дубайд бол ерөнхийдөө AI оюун хиймэл оюун ухаан бөгөөд туризмыг маш их одоо хөгжүүлж байгаа, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. Тэгэхээр бас Дубайын энэ жишээг бол бас авч ажиллах хэрэгтэй юм болов уу гэж би Монголыг бас бодож байгаа. Ерөнхийдөө их төстэй байгаа. За Пол энд бол одоо хиймэл оюун ухааны дэд бүтцийн хамгийн бест технологиудыг бас монголчууд оруулж ирэх хэрэг баха. Энд л Пол бас өөрийнхөө одоо санал бодлыг бид нартай хуваалцах бах. За баярлалаа. Энд оролцож байгаадаа баяртай байна. За бид бол энэ форум бол бизнест ямар үндсэнийг бий болгох вэ? Одоо ямар тийм боломжууд байна гэдэг тухай одоо зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож байна. За бид Монгол улсын одоо аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр Монгол улсын соёлын яамныхантай MOU одоо санамж бичгийг бас зурнаа. За энэ эдийн засгийн форумаас бид Монголын тухай илүү мэдлэгийг олж авах мөн одоо дижитал дэд бүтц бөгөөд хиймэл оюун ухааны хэрэглээний тухай хөгжүүлэлтийн тухай илүү их мэдлэгийг олж авах хувийн секторт хувийн одоо салбар дахь инновацууд одоо энэ чиглэлийн инновацууд ямар байна түүнээс гадна одоо олон улсын туршлагаас солилцох тэгээд хэрхэн одоо дата эдийн засгийг дата хөгжүүлэлтийг хэрхэн дэмжиж болох вэ? Яг Монгол улс хэрхэн дэмжиж болох вэ гэдэг тухай би одоо яриа өрнүүлэх баха гэж одоо бодож байна. За эцэст нь энэ одоо Монголын эдийн засгийн форумаар одоо Монгол улсын засгийн газар бөгөөд индастри үйлдвэрлэгч одоо энэ бизнес төлөөллөлттэй одоо утга учир бүхий ийм хилцүүлгүүд явна гэдэгт бид одоо ийм одоо зорилготойгоор оролцож байгаамаа гэн. Ингээд технологиг хэрхэн ашиглах уу, хэрхэн нутагшуулах уу гэдэг тухай бас ярилцсан. За миний одоо зүгээс энэ форумаас юу одоо олж мэдмээр байна гэхээр би одоо Америкт оюун ухааны дата төвийг одоо хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр бидний одоо туршлага та бүхэнд ямар нэмэртэй болох вэ? За хойд Дакотад бид нар одоо энэ төвийг одоо зохион байгуулсан байгаа. Тэгээд яг хойд Дакота бол бас Монгол улстай их адилхан газар юм уу гэж боддог. Яг одоо Америк улсын эдийн засгийн одоо гол төв болсон газар биш. Гэхдээ нэг ёсны одоо хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр дата дэд бүтцийг хөгжүүлснээр энэ одоо мужийн эдийн засагт бид нар бас хувь нэмрээ оруулж байгаамаа. За дэд бүтцийн тухай ярихад бол ерөнхийдөө дэд бүтцүүд бол одоо хуучин байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо ногоон эдийн засгийг явж гин одоо залуу хүн амтай гэж гин. Тэгэхээр та бүгд бол шинээр эхэлж тэгээд энэ инновацийн одоо тэргүүн одоо игнэнд явж байгаа инновацийг одоо авч ашиглаж байгаа улс орны хувьд бол энэ одоо дижитал эдийн засаг, дижитал ландшафтыг одоо хөгжүүлж болно гэж бодож байна. Технологийн хөгжил ажилтны 4-5 дугаар хувьсгал хиймэл оюун ухаан гээд дэлхийд даяар яриад баг амтаа болгон ярьж байгаа ч гэсэн бас нөгөө талаараа бид Монголыг нөгөө emerging country те хөгжиж байгаа улс гэж одоо томьёолдог учраас бас прагматик асуулт асуумаар байна л да. Хэдийгээр технологи дэлхийд дээр ингээд хөгжиж байгаа ч гэсэн тэр бэлэн технологиг нь одоо бид нар шууд Монголд нутагшуулахад манай дотоодын зах зээл бид нар өөрсдөө хэрэглэгч маань бэлэн байна уу те хангалттай зах зээл байна уу ялангуяа энэ гадны компаниудын хувьд та нар яг юу гэж хардаг вэ? Монгол улс маань өөрөө яг landlocked country гэж ярьдаг. Орос хятад гээд хоёр том авраг гүрний дунд сайн дэвж болцсон. Далаад гарцгүй тэгээ тээвэр худалдаа бүх юм энэ хоёроос ингээ хамааралтай байгаад идэг. Гэхдээ нөгөө талдаа сая өчигдөр ерөнхий сайдын хэлсүүгэн дээр мэдээллийн технологи хиймэл оюун ухаан дижитал шилжилтийг одоо энэ шинэ засгийн газар
одоо хамгийн түрүүнд тавьж ирэмбэрээ high priority тавина гэдэг ингээд зарлцсан. Сая учраас бас нэлээд детальны ярьлаа. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхээр яг шударгаар бөгөөд нээлттэй хариулаад өгөөч гэж хүсэж байгаа нь яг энэ талбар дээр яг дижитал одоо эрен хэмэл оюун ухаан дэд үсгийн талбар дээр Монгол улсын бүс нутаг болон дэлхийд өрсөлдөх одоо давуу талыг яг одоо туйлын давуу тал гэж хэлгээд хэцүү баг тийм ээ. Өрсөлдөх давуу тал гэвэл яг юу гэж хэлэх вэ? Юу гэж бодож байна тийм. За, миний бодлоор Монголын давуу тал нэгдүгээр хурд сул тал нь удаан ийм байна. За мэдээж шинэ зүйл бид нар ингээ авч хэрэглэхдээ бол харьцангуй хурдан хүмүүс. Ялангуяа нийгмийн сүлжээ, гар утас тэгэл одоо аппликейшнүүд чинь хэдхэн жилийн дотор ингээд явчлаа. Бас нэг давуу тал нь энэ бол зүгээр соёлын онцлогтой холбоотой гэж боддог нүүдэлчтэй. Бас нэг давуу тал нь бол манад одоо ялангуяа програм хангамж одоо энэ цахим технологийн хувьд математикийн суурь сайтай. Монголын хүүхдүүд 10 жилийн боловсрал их шүүмжилж ярьдаг. Гэхдээ би бол сайн гэдгийг мэднэ. Одоо харьцангуй тийм суурь бол сайн. Тэгэхээр энэ чиглэлээр софтвер тал руугаа хөгжих тийм бааз бол хангалттай байдаг гэж бодож байна. За удаан сул тал нь удаан яагаад байна вэ гэхээр зэрэг бид нар олон жил ярьсаар хагаад нөгөө энэ салбарын хөгжлийг дэмждэг татварын хөнгөлөлт эрх зүйн орчныг бүтээн гэж ярьсаар хагаад тэрийг ажиллуулж чадахгүй байгаад байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэдэг гоё хууль бий. Тэгээд одоо өнгөрсөн жил батлагдаад жил болж байгаа. Хуулиа ажиллуулж чаддгүй. Яагаад гэхээр тэр хуулийн дээр амласан татварын хөнгөлтүүд, гарантууд, их гой заалтууд нь хэрэгжих мөнгөний их усүр байхгүй. Мөнгөний их усүрийг болохоор зэрэг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр одоо баялагын сангаас олгоно дотоодын нийт бүтээгдэхүүний бас хувьчлах асуудлууд ингээд бичигдсэн байдаг хэрнээ. Энэ дэр ерөөсөө хөдөлж чадсангүй, би бас хөдөлгөж чадсангүй. Тэр холбогдох хуулиуд дээр өөрчлөлт орохгүй санхүү хуваарлтан дээр үнэхээр худлаа байгаад байна. Тэгэхээр үр дүнд нь яаж яах гэхээр гой амлалт өгсөн. Тэгээд Монголын ярьж исэн юмыг Монголоос хойно ярьж эхэлсэн улсууд аль хэзээний хийцэн. Тэгэхээр Монголд IT хөгжүүлж байгаа залуучууд чинь тэр улсад очиод тэнд бага татвар төлөөд үнгүй байранд суугаад зах зээл дээр бүтээгдэхүүн гаргахад нь дэмжлэг аваад эхэлчихлээ. Тэгэхээр энийг бушуухан ажилуулдаг болохгүй бол бид нар дэмжинэ гэж өрөө хилээд идэг. Дэмжлэг хаана ирэх вэ гэхээр мөнгөн дээр ирнэ. Өрөөгөр бол хөгжихгүй. Мөнгө хаана вэ гэхээр үнэхээр татварын дэмжлэг. Энийг бид нар цаашдаа хийх хэрэгтэй. Тэгэх юм бол зүгээр суур бол байгаа. За техникийн дэд үтц бол мэдээж бас хэцүү шүү дээ. Том нутагтай зөв хүнтэй. Тэр дээр бас дараа саналаа хэлэх байлаа. За баярлалаа. Монголын давуу тал гэж байна. Сая түрүүн бас Jennifer хэлсэн. Бид нар залуу, манай залуучууд, манай Монголын давуу тал технологиг бол маш хурдтай эзэмшиж чаддаг. 2,200,000 Facebook хэрэглэгч нар байна. 4 сая гаруй ухаалаг гуцтай иргэд байна. Монгол улсын төлбөр тооцооны 97% нь бол бэлэн босоор явж байна. Тэгэхээр юг харуулж байна гэхээр боломжууд байна. Манай залуус бол юм хийхийг бүтээхийг хүсээд байна. Нэгт. Тэгэхээр эднэр дээр тулгуурлаад залуучуудаа дэмжиж дэлхийд гарцтай болох болцоо байгаад байгаа. Тэр технологийн дэмжиж өгöd. Хоёрт нь манай Монголын давуу тал бол улс төрийн дэмжлэг байгаа. Өчигдөр эдийн засгийн форумын нээлтэн дээр ерөнхий сайд маш тодорхой ирсэн. Засгийн газрын тэргүүлэгч чиглэл бол digital first байна гэдэг. Digital first гэсэн энэ философиг Монголд нутагшуулах, бие шинээр бий болгох, концепт биш бодит амьдралд хэрэгжүүлэх нь чухал болчиход байна. Тэгээ үүн дээр бас Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар бол манлайлнаа гэж зарласан байгаа. За энд бол дорож одоо компани бүртгүүлэхдээ 24 цагийн дотор гар утсаараа бүртгүүлэх болцоог нь бол хууль эрх зүйн талаас бол бүрэн бүрдүүлсэн байгаа. Гэвч одоо хэрэгжилтэн дээрээ удаад байна. За яамдууд болон засгийн газрын агентлагуудын хоорондох дата мэдээлэл солилцох тэг интеграцчлал болж байгаа удаад байна.
энийг бас хийхгээ явж байна. Үүн дээр гэхдээ бас боломжгүй биш, болцоод гэж харж байгаа. Манайх нь ажилчил байгаа. Тэгээд маш түргэн хугацаанд одоо засгийн газрын 100 хоногийн хөтөлбөртөө бүх одоо зүйлүүд орцсон байгаа. Тэгээд 9 сарда намар ихэд одоо тодорхой хэмжээний бас үр дүн гарна гэж бол би бүрэн итгэлтэй байна л да. Бас шинэ технологиг бид нэр хүлээж аваад хэрэгжүүлэхэд маш хурдан. Жишээлбэл одоо 5G бол 3-4 жилийн өмнө мөрөөдөл хийсэн Монгол улсад. Өнөөдөр бол энэ бол бүрэн бүтэн хэрэгжчихсэн. Одоо өнөөдөр ордон дотор бид нар сууж байхдаа бидний гар утсан дээр 5G сүлжээ орцсонт байна. Тэгэхээр одоо бид нар энэ leapfrog гэж ярьдаг л технологиг өсөрж одоо нутагшуулдаг. Энүүндээ бол бас том давуу тал гэж харж байгаа. Тэгээ энэ яагаад давуу тал вэ гэхээр одоо юунд суурилж байна гэхээр л ахаал би түрүү хэлээд монголчууд өөрсдөө ялангуяа Монголын залуучууд шинэ технологиг хөгжүүлээ нутагшуулахдаа маш сайн. Хоёрт нь бол тэрийг хэрэглэхдээ ч гэсэн үр дүнд хэрэглэхдээ ч гэсэн маш сайн гэж харж байна л да. Тэгэхээр манай Монголын залуучууд бол давуу тал. Хоёр дахь нь бол төрийн ялангуяа засгийн газрын дэмжлэг энэ салбартаа бол маш өндөр байгаа. Энэ бол давуу тал гэж харж байна. Thank you so much. I'm very aligned with the minister. Баярлалаа. Би сайттай бол яг санал нэг байна. Монгол улс бол хүн ам 100% бол залуу тутам орн шүү дээ. За тэгээд Монгол улсын одоо зах зээл дээр нэвтрэх одоо хувь хэмжээ бол бусад орнуудтай харьцуулах юм бол их өндөр байдаг. 83% шүү дээ. 83% интернет одоо хүн амын 83% нь бол интернет цахим сүлжээнд шууд холбогдсон байна гэж байгаа. Тэгэхээр төр засгаас бол 5G гэж хэлсэнчлэг дэд бүтцтэй бол одоо тууштай хөрөнгө оруулж байгаа бас нэг үр дүн юм байна. За төр одоо дэд бүтцтэй хөрөнгө оруулж байгаа нь бол өрсөлдөх давуу тал мөнөөс муу юм байна. За тэгэхээр үндсэндээ бол софтвер буюу одоо програм хангамжийн асуудал бол Монголд их тулгамдсан асуудал байна гэж бид харж байгаа. Бид хөрөнгө оруулалтын одоо хүрээг болны талаар ярьсан. Гэтэл хүмүүс бол энэ цахимны сүлжээнд хэр их нэвтэрж байгааг бол бид нар харж байгаа тийм ээ. Тэгэхээр цахим сүлжээ гэдэг бол хүн болгоны амьдралаас салшгүй нэгэн одоо зүйл болсон байна. Тэгэхээр өөрийнхөө бизнесийг явуулах, одоо цахимаар явуулах, мөн түнчлэн эрүүл мэндийн одоо үйлчилгээ авах, эрүүл мэндийн цаг авах, үйлчлэгийн цаг авах гих зэрэг одоо хүрээ бол аль хэзээ тэр үйлчилгээ бол хэвшил болчихсон байна. Тэгээд Монгол улс үндсэндээ бид нар бол энэхүү одоо хүрээгээ улам бүр өргөжүүлж бид нар удирдах одоо зарчмуудаа хэрхэн тодорхойлох юм бэ? Яаж энэ ноу хауг авчирч шинэ одоо дэд бүтцийг буй болгох вэ? Мөн боловсролынхаа салбарыг бол хэрхэн одоо бүрэн дүрэн цахимжуулах боломж байна вэ гэдэг талаар өнөөдөр байгаа хүүхдүүд маргааш шинээр төрөх хойд үедээ бол бид нарын тогтвортой цахим одоо шилжилтэйг үр дүнгийн үзэх тэр орчныг хэрхэн одоо бүрдүүлж өгөх вэ гэдэг асуудал бол одоогийн цаг хугацаанд бол маш их хурцаар тавигч байна гэж харж байна. Тэгэхээр бол технологийн хувьд бол их томоохон өсрэлтэйхэн тулд үр хүүхдүүд маань бол үндсэндээ техникийн одоо хүчийг бол яаж хариуцлагатайгаар ашиглаж болох вэ? Яаж шинэлэг арга барилуудыг эзэмших вэ гэдэг тэр мэдлэгийг өгөж одоо нээлттэй одоо их усуртай сурвалж бүхэн одоо мэдээлэл хэрхэн ашиглаж болдгийг мөн түнчлэн одоо дэлхийд даяар бол өөрийн одоо аппликейшнийг яаж боловсруулж цахим сүлжээндээ одоо гаргаж нийлүүлж болох юм. Мөн илүү олон өрсөлдөх чадвартай тогтолцоог системыг бүрдүүлж хүн ардын одоо нийгмийн одоо бүлэг болгонд одоо хүртээмжтэй ойлгомжтой тийм одоо програм хангамжаар хэрхэн одоо хангах асуудлыг л ярьж байгаа юм. Нэг чухал зүйл бол цахим нийгэмчилжих тусам дэд бүтцээ одоо сайжруулах хэрэгтэй болдог. За тэгээд мөн нэг зэрэг зэрэг бол дата төвүүдийг одоо хөгжүүлэх шаардлагатай болно тийм ээ. Тийм учраас олон жилийн туршид бид нэр одоо орчин үеийн одоо дата төв байх уу эсвэл уян хатан одоо дата төв байх уу гэдэг хувилбаруудаа бид нэр сонгож байгаа. За өнөөдөр компани embedded гих зэрэг одоо компаниуд бол дата одоо төвийг байгуулж байгаа тэр одоо санаачлагыг бол бүрэн дүр дэмжиж байгаа. Жишээлх юм бол Монгол улсын датагийн одоо хэрэгцээ нь бол 30 мегаватт байна гэж бодох юм бол
энэ тэр одоо төвүүдийг байгуулсны дараагаар бол үндсэндээ танаа одоо эрэлт хэрэгцээ чинь 70 болоод улмаар болоод улам бүр нэмэгдэн гэж ингэж явж байгаа. Бүр тэр байтугай одоо 255 мегаваттын тийм одоо хүчин чадварыг бид нэвтрүүлэх юм бол тэрний хэрэгцээ нь бол орд нь олдчил таараа гэж бодож байгаа. Тэгэхээр одоо цаг явах тутам бололоор дата төвийн хэрэгцээ хүчин чадварыг нэмэгдүүлэх шаардлага улам бүр нэмэгдэн мөн үүнтэй холбоотойгоор бол тухайн улс орны бас орлого бүрдэх тэр хүчин чадварыг нэмэгдэнэ гэж бид нар харж байгаа. Баярлалаа. Энд бол Монголд бол өрсөлдөх одоо давуу тал байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь бол бодлогын хувьд Монгол улс бол одоо хурдан төргийн одоо шийдвэр гаргах энэ үйл явц бол бас мөн одоо томоохон зах зээлүүд рүү одоо гарах бас ур чадвар байна. За 3 дугаарт нь програм хангамж болоод мэдээллийн технологийн одоо ур чадвар бол сайн байна гэж харж байгаа. Монгол улс бол энэ програм хангамжийн хувьд бол глобал одоо зах зээл дээр гарч эдгээр салбарууд одоо өөрийн одоо бүтээлч санаа сэтэл болоо одоо технологи хоёр том одоо гүрэнтэй ойрхон одоо тэр газар зүйн байршил гэдэг нь даваа тал гэж бодож байна. За одоо Япон хүний хувьд бол Монгол улсад бол бид нар адил хэдийн хөрөнгө оруулчихсан байгаа. Тэгээд бусад орнуудаа бусад зах зээлтэй харьцуулах юм бол гадаадын одоо бизнесүүдийн хувьд бол Монгол бол бас их анхаарал татах байсан ийм орнд. За мөн түнчлэн залуучуудын ур чадвар байгаа юм. За тэгээд мөн одоо мэдээлэл одоо технологийн боловсрол одоо хөрөнгө оруулах бол маш их чухал хүчин зүйл гэж үзэж байгаа. За тэгэхээр энд бол бүтээл санаа, техникийн ур чадвар, мөн өсөлдөх чадвартай одоо бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж чадна гэж байгаа. Тийм учраас бол монголчууд энэ давуу талаа бол бүрэн дүрэн ашиглах боломжтой гэж харж байгаа. Миний зүгээс Монгол улс хөгжлийн одоо манлайлалын үүрэг ролийг бол бас сайн гүйцэтгэн шүү дээ. Урд одоо түүхээс харахад шинэлэг бүтээгдэхүүнийг одоо нэвтрүүлж оруулах, за энэ инновацийг одоо тэргүүлэх чиглэлээр бас тэргүүн байранд байсан. За тэгээд одоо Умард Дакотад бол одоо зарим одоо шилэн сүлжээний технологиг бол төлхөө нэвтрүүлж ирсэн. Энэ чиглэлээр бол Монгол бас их дэвшилтэй байсан шүү дээ. За одоо улс төрийн одоо дэмжлэгийн хувьд бол энэ чиглэлээр бол төрийн зүгээс бол их томоохон дэмжлэг одоо Умард Дакотагийн одоо засаг захиранаас гаргаж ирсэн. За газар одоо байгаль орчин болоод нөөцийн одоо менежментийн хувьд бол энэ дэд бүтцээ байгуулахад бол бүхий л одоо нөөцөд эдийн засагт одоо хувь нэмэр оруулах чиглэлээр бас баггүй амжилттай болсон юм байна. Тэгэхээр энэтэй нэгэн адил Монгол улсын одоо хүн ард бол нэг ялангуяа удирдагч, манлайлагчид бол бас энэ чиглэлээр бол боломжоо бол гярхаа харж тэр дор нь бол ашиглаж явах нь их зүйтэй юм а гэж бодож байна. Бусад орнуудад одоо улс төрийн одоо нөхцөл байдлын улмаас бол зарим хүндрэлүүд бол учирдаг шүү дээ. Одоо боломжоо ашиглахад бол хүндрэлтэй байдаг. Тиймээс улс гүрнүүд одоо байгууллага компаниуд үндсэндээ эдийн засгийн одоо стратегийн хувьд бол дэд бүтцэндээ бол хөрөнгө оруулалт тууштай бол оруулалт хийх шаарддаг гэж бодож байна. За тэгээд энэ шилэн кабель эднэрийн гих зэрэг одоо технологиг нэвтрүүлснээр бол хүмүүсийн одоо эрэлт хэрэгцээг бас одоо эрчимтэй одоо бас хангаж болгохтой боломжтой гэж бодож байгаа. Мөн түнчлэн одоо урамшуулын хөшөөрөх системүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. За дата төвийн одоо эдийн засагт оруулах хувь нэмрийг одоо Ирландын туршлагаас бол харж болно. За тэгэхэд байгууллагууд бол хөрөнгө оруулаад дата төвтэй одоо хамтраад бол хөрөнгийн болоод хүний нөөцөөр одоо хувь нэмэр оруулаад хамтран одоо хүчин чалмаалтаар бол дата төвөө ажилуулдаг. За тэгээд тэнд бол хүний одоо хүчин зүйл боловсон хүчний одоо үртэг зардал бол энэ ийм нөхцөлд бол дорвит
аюултай одоо буурдаг. Тэгээд тэр хөрөнгийн одоо өртөг зардлыг бас дутмаг байдлыг бол төрөөс бас татаасаар бас нөхдөг. Тэгээд үндсэндээ бол энэхүү үйл ажиллагаа явуулсан нөхцөлд бол Европын холбооны зах зээл дээр бол гарах одоо бүрэн дүрэн боломжтой болсон байгаа юм Ирланд. Тэгээд Монгол улсын хувьд бол бүс нутагтаа бас шин хаалгыг нэг тийм боломжтой болж энэ бүс нутагтаа бизнесээр бас өрсөлдөх чадвараа бэхжүүлэх боломжтой бол. Та бүхний судлаад нэлээд олон асуулт бэлдсэн л дээ. Тэгээд цаг байгаа учраас ингээд уг нь бүгдийг нь асуучмаар байна. Тэгээд одоо нэг хоёр гол зүйлийг нэг асуултаар нэгтгээд асуучих гэж бодож байна. Тэр бол юу гэхээр мэдээллийн технологийн хүртээмж болон аюулгүй байдал гэдэг хоёр зүйл. Хүртээмж гэдэг дээр яагаад асууж байна гэхээр зөв оршил олгоод үзэгчтэй хэлэхэд мэдээж ажил дээр 1 2 3 дугаар хувьсгал гэж зөндөө хувьсгалууд гарсан боловч ингээд судлаад үзэхээр энэ хувьсгалуудын үр шимийг дэлхийн 8 тэрбум одоо хүртэл хүртэж чадаагүй байгаа тийм. Одоо хүртэл гэрэл цэглэгаангүй, одоо хүртэл интернетгүй, одоо хүртэл ерөнхий үйлчлэл авч чадахгүй олон зуун сая хүмүүс байгаад идэг. Тэгэхээр яг Монгол шиг одоо бүх юма дизайна хийж байгаа энэ улсын хувьд анханасаа яг энэ цахим хуваагдлыг багасгахын тулд стратеги болон мэдээллийн технологийн дэд бүтцийнхаа дизайныг яаж зөв хийх ёстой вэ? Энэ дээр төрийн одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүс юу бодож чинь юу хийж чинь манай гадаадын жишээд юу гэж зөвлөхөөр гэдэг ихний асуулт. Хоёр дахь нь болохоор аюулгүй байдал. Тийм. За мэдээж хэмэл оюун ухааны гол өгөгдөл суурь нь бол дата байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо дататай холбоотой ингээд бид бүх юм алдах юм бол одоо бид нар ингээд баг нүцгэн шиг шахуу ингээд болчих эрсдэл бодтой байна. Зөндөө олон тийм хакертай холбоотой асуудлууд гарч байна. Тэгэхээр энэ аюулгүй байдлаа бид нар хэрхэн хангах ёстой вэ? Тэр хэрвээ аюулгүй байдлын стандарттай олон юмнууд байгаад байгаа. Тэгэхээр ялангуяа та бүхэн өөрсдөө ингээд үнэлгээ өгийгвэл Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлаас 1-5 гэдэг үнэлгээ бол хэд гэдэг дүн тавихаар байна. Бид нар тэгээд энэ дэлхийн том компаниудтай харилцсан одоо сүлжээнд орж мэдээлэлээ хуваалцахад бэлэн үү гэдэг асуултыг тавьмаар байна. За, эхний асуудлын дээр дэд утцын хувьд энэ салбарт ажиллаж байгаа ялангуяа нөгөө манай мобиль операторууд эднээс ч маш их дата интернет орон нутагт аяар хүрч штэ. Тэднэрт бид нар үнэхээр бас талархаж явах ёстой. Монгол өөрөө зардал өндөртэй газар, тийм болохоор интернетийн үнэт бас өндөр байгаа нь үнэн. Гэхдээ л ямар нэгэн байдлаар бид нар хувийн компаниуд дээрээс нь төрийн суур дэд үтсийн компаниуд улс орны үзэг болгон хүргэж байгаа. Одоо чанарын асуудал хүртээмж бол байна. Чанар муутай. Интернетийн хурд ирэх юм уу? Тийм болохоор нам орбитийн интернет хиймэл дагуулын интернетийг бол зөвшөөрөөд ингээд явуулсан энэ их зөв шийдвэр болсон. Энэ цаашдаа ч бас явах хэрэгтэй. Заавал аль нэгийг ингэж хааж бох шаардлага байхгүй. Харин тэр мэдээллийн хяналтан дээр бол бид нараас ажиллах шаардлагатай гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө гол кey асуудал бол интернетийн хүртээмж чанар. Бусд нь бол тэгээд болчихно гэж боддог. Төрийн үйлчилгээг хүрэхэд одоо энэ Батбаатар дарга сууж байна. Эднэр бол бас ингээд нөгөө дижитал хуваагдлыг чинь л байхгүй болох гээд настай хүмүүст аваачиж тайлбарладаг хүн суулгаад энэ төр ажиллаад байгаа байхгүй юу? Ер нь бол алхам алхмаар урагшилж байгаа хүмүүсийн чадамжуудыг сайжруулах гэж би боддог. Мэдээллийн аюулгүй байдал дээр нэг ийм зүйл байна. Би за 5-аас би бол 3 гэсэн оноо өгнө хувьдаа. Ягаад гэхээр манай төрийн тусгай жигүүргийн байгууллагууд бол ажиллаа хийж байгаа. 3 төвтэй шүү дээ манайх ч үндэсний төв, зэвсэг төвчин, тэгээд нийтийн төв. Тэгвэл 2 оноо нь ягаад тасагчихгүй гэхээр бидний өнөөдрийн наад захын гар утасны хэрэглээ хүмүүс энэ аюулгүй байдлын соёл алд мэдлэг байхгүй байна. Тэгээд энэ түмэн амтны хэрэглээг бол нэг газраас хянах боломжгүй. Тэрний цаана зүгээр нэг хортой кодуудаар дамжуулаад бүр тусгай мэдээлэл гаргах хүртэл ийм ажлууд ч бас байдаг. Тэгэхээр бид нар ингээд нийтээр суралцах, нийтийн мэдээллийн аюулгүй байдлыг боловсролыг сайжруулах энэ шаардлага бол маш их тулгамдж байна гэж харагдаж байгаа. Энэ бол нэг айхтар хөрөнгө оруулалтаас илүү санаачилтай ажил шаардлагатай. Өнгөрсөн жил Монгол улсын төсөв дээр мэдээллийн технологи гэж байхгүй. Мэдээллийн технологийн орон төхөөрөмж гэж байхгүй. Эмнэлгийн машин, ачааны машинтай хамт ингээд тоног төхөөрөмжсөн ангил дотор явдаг байсан учраас хэдэн дүүрэг хаашаа зарсан бас мэддэг. Кибер аюулгүй байдал гэж байхгүй. Тэгээ кибер аюулгүй байдал бол онцгой чухал болж байгаа учраас тусдаа ангиллал үүсгэх шаардлагатай юм байна. Тэгээ мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал гэсэн хоёр ангиллалыг нэмээд энэ инновац технологийн байнгын орны тогтоолоор дараагийн төсвөөс эхлээд
сангийн маргачлалд оролцсон ингээд тустай ангил гарч ирнэ. Энэ бол ингээд төлөвлөлт зах зээл өсгөж бас нөлөөлөх байна. Кибер аюулгүй байдал дээр бид ямар дүгнэлтэнд хүрсэн гэхээр төрийн чиг үүрэг одоо байгууллага тусдаа нийтийн аюулгүй байдлыг нэмэхийн тулд зах зээл бий болгомоор байгаа. Төрийн байгууллагууд худалдаж авдаг төвлөлтөө биш. Эсвэл заавал үүрэг өгж нөгөө анализ шинжилгээ гэдэг биш. Нэг компани би хүмүүсийн мэдээллийг хэрэгж мөнгө олж байгаа учраас мэдээлэл алдах юм бол би мэдээлэл авах боломж маань хязгаарлагдана. Тийм болохоор би танаар хамгаалуулъя. Нөгөөх нь хамгаалах үйлчилгээ санд дууддаг. Ийм органик зах зээлийг бий болгох нь дараагийн шатны эрх зүйн орчинд бидний гол бодох ёстой том ёо гэж бодож байна. За бас кибер аюулгүй байдал маш чухал асуулт асуулаа. Тэг яг нь кибер аюулгүй байдлын үнэлгээ бол миний хувьд гэсэн 1-5 хооронд бол 3 гэж үнэлмээр байна. Бид нар яг хууль эрх зүйн талаас бол анхудаа 2021 оны 12 сард бол кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хувийн дууцыг хамгаалах тухай хууль бас баталсан. Үүн дээр бол мэдээлэл хариуцагч гэсэн заалтыг оруулж өгсөн. Тэгсэн ч гэсэн кибер аюулгүй байдлыг Монгол улсад тодорхой хэмжээгээр эмзэг байгаад байна. 7 хоногт дунджаар 80,000-аас 120,000 халдлага ирдэг. Үүнтэй зэрэгцээд бид илрүүлж чадахгүй халдлагууд ямар байна? Мэдээлэл хадгалагч байгууллага мэдээлэл алдчихвал хариуцлага нь хаана байна гэж яригдж байгаа. Сая ч гэсэн бид нэр бол хэвлэл мэдээлэл гарсан. Тодорхой эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл алдсан. Санхүүгийн байгууллага мэдээлэл алдаад энэ мэдээлэл нь бол нөгөө дарк net дээр гарсан. Тэгэхээр хариуцлага хаана байна гэдэг асуудал бас ярьж байгаа л да. Тэр тодорхой хэмжээнээс хуулийн эрх зүйн талдаа ч гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг харуулж байгаа. Нөгөө талаас зурж жаргал гишүүн ирж байна. Бид нар анхудаа одоо нийтийн төвтэй болсон. Энэ бол иргэний байгууллагууд болон иргэнийг одоо кибер аюулгүй байдлын халдлагаас урьдчилан сэргийлэх. За үндэсний төв гэж байгаа. Энэ бол тагнуулын ерөнхий газрын доор байгаа. Энэ бол онд чухал дэд бүтцтэй байгууллагуудыг хамгаалах, мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах. За зэвсэг хүчин кибер командтай болсон. Энэ бүх одоо 3 байгууллага бол ялцчгүй одоо кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар үүсч гарч ирсэн. Тэгэд кибер аюулгүй байдлын тогтолцоогоо Монгол улс анхудаа шинээр үүсгэхэд бий болгож явж байгаа л да. Хувийн хвшилч гэсэн тодорхой хэмжээр өөрсдөө одоо хөрөнгө оруулалт хийгээд мэдээллийн аюулгүй байдлаа хангаад өмнө явж исэн хуульгүй бах та. Ялангуяа одоо банк санхүүгийн байгууллагууд энэ дээр бол нэлээд манлайлсан гэж дотроо боддөг юм. Хүртээмжийн талаар бол ялцчгүй хүртээмж бол хамгийн чухал асуудал. Ялангуяа өнөөдрийн хилцүүлэг болж байгаа энэ хиймэл оюун ухааны хүртээмж бол бүр чухал болж байгаа. Тодорхойд хэвлээ сурцсан хүмүүст нь маш хэмжээний давуу байдал болж байна. За заавал одоо иргэн гэхээс илүү бас хиймэл оюун ухааны улс орондоо одоо хөгжүүлсэн тухайн улс нь бол бусад улс орнуудаас илүү давуу байдалтай болчихж байгаа. Өрсөлдөх чадвар илүү болчихж байгаа. Тэгэхээр энэ хүртээмжийг нэмэгдүүлэх тулд яалтчгүй одоо бид нэр бол боловсролын салбартаа илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, анхаарах хэрэгтэй. Ялангуяа бид нэрийг яриад идэг дижитал лидерс гэж ярьж байгаа. Үүн дээр бол онцгой чухал анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Ялангуяа одоо Монгол улсын засгийн газар болон их хурлын төрийн талаас ингэж бид нар бол дэлхийд өрсөлдөн гадны хөрөнгө оруулалтыг авчирна. Мөн цаашлаа дээр бол бас төр хувийн хвшлийн түншлэлээр ч гэсэн хөрөнгө оруулалт хийх бүрэн болцоотой. Both ministers have been very modest, like rating Mongolia 3 upon 5. I think what I will say is that a lot of the direction that's being shared today clearly shows that there is a keen awareness of what is needed to bring to continue to facilitate the growth and development of Mongolia. We talk a lot about just understanding that digital literacy and living a safe online life is not a one-off effort. It has to be a sustained effort. Just as it becomes асуудал бол хамгийн чухал байгаамаа. Өнөөдөр бол одоо хүн бүр л одоо гар утас ашиглаж байна. Тэгэхээр хэрхэн одоо сервисууд одоо
утсаа хэрхэн ажиглах вэ? Яаж сервисуудыг ашиглах вэ гэдэг дээр бол одоо хүмүүс бол ойлголттой, мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр зохицуулалтууд бол маш чухал. Орчин үеийн нийгмүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт бол их чухал байдаг. За зохицуулалтыг бол ерөнхийдөө тэнцвэртэй болгох нэг талаасаа олон нийтийг хамгаалах, нөгөө талаас хамгаалж байгаа энэ гээд одоо технологийн ололтуудыг бол зогсоож болохгүй. Тийм учраас энэ дээр маш их тийм тэнцвэртэй хандлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр софтверийн тухай би дээр хэлсэн софтвероор бол одоо Монгол улс бол маш их ололттой байгаа. За бид софтверыг ч хардверыг ч одоо оруулж ирэхэд бол одоо Монгол улсад бол маш их одоо боломж байна. За Монгол улс бол одоо потенциалаа бүрэн дүүрэн ашиглаагүй байгаа. Одоо 3 гэдэг оноо өгнө гэдэг маань бүрэн дүүрэн потенциалаа ашиглаагүй байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар Монгол улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад бол маш их сонирхолтой байгаа. Тэгэхээр хүн одоо иргэдийн дижитал эрх гэж юу байдгийг ард иргэдэд ямар хэрэглэгчдэд ямар эрх байна, ямар боломж байна, ямар потенциал байна гэдгийг одоо мөн одоо иргэдтэйгээ хамтраад одоо гаргаж ярилцах хэрэгтэй энэ дээр. За кибер аюулгүй байдал гэдэг маань бол маш чухал асуудлуудын нэг. За таны хэлснээр, сайтын хэлснээр цахим аюулгүй байдалд бол ямар одоо сайн туршлагууд байдаг вэ? Энэ эдгээр ямар туршлагуудыг бид нэр одоо дуурайж одоо нэвтрүүлдэг вэ гэдэг тухай бид нар бодох хэрэгтэй. За одоо сая бол 3 төв байгаа, үндэсний төв байдгаа гэж ярьлаа тий. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө бусад одоо дэлхийн бусад түншүүд юу байна? Ямар түншүүдтэй та бүгдэд ажиллаж байна? Одоо хажуу хөрш орнуудынхаа одоо мэрэгжлүүдтэй хэрхэн ажиллаж байна? Тэднэрээс ямар мэдлэг, мэдээллийг одоо авч хэрэгжилж байна? Ялангуяа кибер аюулгүй байдлын чиглэлээр ямар одоо хамгийн сайн туршлагуудыг та бүгд одоо хэрэгжилж байна вэ гэдэг бол их чухлаа гэдэг. За тэргүүлэх чиглэлүүд бөгөөд IT дэд бүтцийн тухайд бол гол дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Телекоммуникац бөгөөд одоо эрчим хүч байх хэрэгтэй. За Монголын одоо маш бага хүн ам бөгөөд одоо тархай бутархай байдал нь ерөнхийдөө мэдээллийн хүртээмжтэй байдлын чухгийг бол одоо харуулж байгаамаа. Мэдээллийн хүртээмжтэй байдал бол хамгийн өндөрт одоо хэлэлцэгдэх ёстой. За бүсийн ICT төвүүдтэй холбогдож ажиллаж болох юм а гэж би үзэж байна. За хэрэглэгчийн боловсрал их чухал. За Монголд бол хэрэглэгч маш олон байна. Тэгтээ бүс бүсээсээ хамаарат одоо тэр литресэ гэж нэрлэдэг байгаа бичиг үсэг ICT бичиг үсэг тайлгдсан байдал бол өөр байна. Тэгэхээр энэ боловсролыг бол сайжруулах хэрэгтэй. Олон улсын хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Хүний нөөцөд бол одоо хүний нөөцийн чадварыг сайжруулах хэрэгтэй гэж би бодож байна. За кибер аюулгүй байдал дата хамгаалтын тухай TikTok шиг одоо хувийн компани бол мэдээж одоо хэрэглэгчтэй хэрхэн хамгаалах вэ гэдэг бол хамгийн чухал асуудал байдаг бидний хувьд. За бид датаг яаж ашигладаг вэ гэдэг бол одоо хамгийн нэгдүгээр асуудал. Тэгээд нөгөө талд нь хэрхэн энэ хэрэглэгчээ бид нар одоо хамгаалах вэ гэдэг бол чухал тал. За Японд жишээлбэл бид нар одоо Малайз, Сингапурт хэрхэн одоо хэрэглэгчдийн датаг одоо ашиглах вэ, датаг хамгаалах вэ гэдэг тухай одоо маш их хэлэлцэж байдаг. За технологиг TikTok хэрхэн ашиглаж байна вэ? Маш их реклам явдаг. Тэгэхээр энэ реклам орж ирж байгаа тохиолдолд хэрхэн эдгээр сурталчилгааны датаг бид нар хамгаалах вэ? Дата цэвэрлэх өрөө эднэр гэж одоо бид нар ийм шин технологийн одоо технологиг нэвтрүүлсэн байдаг.
I'll try to stay on time, but this is my За, entire career, so. Энэ одоо миний хийж байгаа насаараа хийж байгаа зүйл учраас би одоо богинохон ярих гэсэн боловч одоо нэлээд удаан ярих байхаа. За би Пало Алто сүлжээ хамгийн том одоо дэлхийн кибер аюулгүй байдлын сүлжээ би тэнд бол одоо нэлээд удаан ажилласан. За энэ дээр бол нэлээд их зүйлийг одоо та бүгдэд бас хэлж өгч болно. За би Монголыг бол 3 гэж бас л 3 гэдэг тоо одоо оноо өгөх байхаа. Монголын одоо Монголын одоо өнөөгийн байдалд энэ дата аюулгүй байдлын тий. Тэгэхээр энэ дээр одоо мэдээж Монгол улсад бол яагаад вэ гэхээр маш одоо шин технологиуд нэвтэрч ирж байгаа. Шин технологиуд нэвтэрч орж ирэх тусам одоо шин технологиг нэвтрүүлэх тусам өөрийгөө илүү одоо эмзэг болгож байгаамаа. Илүү дата алдагдах одоо байдалд оруулж байгаамаа гэсэн үг. Одоо кибер аюулгүй байдлын асуудал илүү их одоо хурцаар тавигддаг. За Бразил за Арлын улс орнуудад ингээд явж байхад бол бид нар бол одоо ерөнхийдөө их аюулгүй гэж ярьдаг. Ягаад гэвэл одоо Арлын орнууд бол одоо хол байдаг учраас одоо аюулгүй байдал өндөр гэж ярьдаг боловч ер нь дижитал ертөнцийн бол ямар нэгэн одоо хил хязгааргүй шүү дээ. Тийм учраас Бразилчуудтай ярьж байхад Бразилийн төв банк одоо гол одоо ийм маш том одоо програмыг нэвтрүүлсэн одоо кибер аюулгүй байдлын програмыг нэвтрүүлж оруулж байхад нь би хамт ажиллаж ирсэн. Тэгэхээр одоо энэ жишээний дагуу Монгол улс бол юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр одоо улс болгонд ийм асуудал байдаг. Одоо кибер аюулгүй байдлын асуудлууд байдаг. За би сая 3-7 хоног Японд одоо ажиллаа. Тэгээд Японы одоо ерөнхий сайдтай ярилцж байхад ялангуяа Токио одоо олимпийн тухай одоо хэрхэн одоо Токиогийн смарт хот дэд бүтцийг хамгаалах вэ гэдэг тухай ялангуяа кибер аюулгүй байдлыг хэрхэн одоо баталгаажуулах вэ гэдэг тухай одоо энэ том ивентүүдийг хийхэд ингэж ярьж байхад технологиг нэвтрүүлж байгаа байгууллагууд нэг талаасаа байна. Нөгөө талдаа засгийн газар байна. Өөрийн одоо засгийн газрууд байгаа. Тэнд одоо иргэдэд хамгаалъя гэсэн одоо зохицуулалттай аюулгүй байдлыг хангая гэсэн зохицуулалттай. За тэгэхээр энэ одоо хооронд бол эдгээр технологийн компаниудтай ажиллахдаа одоо дэмжиж ажиллах нь зүйтэй. Ингэж ажиллахдаа энэ кибер аюулгүй байдлын асуудлуудыг бол нэгдүгээр зэрэгт одоо хилэлцэх авч үзэх хэрэгтэй бөгөөд ингэж ажиллахдаа тэр итгэлцлийг бий болгох их чухал байдаг. Итгэлцэл байгаа тохиолдолд тогтвортой инновацийг нэвтрүүлж болдог. Бид нар aerospace industry, avionics эдрийг хэрхэн одоо дэмжиж ажилдаг вэ гэхээр бид нар одоо жишээ нь засгийн газруудтайгаа хамтран ажиллаж байгаа одоо аюулгүй байдлыг бий болгож байгаа тохиолдолд бол одоо хамтран ажиллаж болдгоо гэж. За Байденийн засгийн газрын үед бол би бас кибер аюулгүй байдлын тухай зөвлөгөө өгж байсан. Тэгэхээр тэнд бид одоо ерөнхийдөө бол энэ итгэлцэл буурж байна гэдэг тухай ярьж ирсэн. Тийм учраас нөгөө итгэлцэл гэдэг маань их чухал. За Израильд би одоо тодорхой хугацаанд ажилласан. За Израиль бол кибер аюулгүй байдлыг бүх л улс орныхоо соёлд нэвтрүүлсэн байдаг. Маш одоо бага насндаа хүүхдүүд бол кибер аюулгүй байдлын тухай ойлголттой байдаг. Тэгээд би яагаад ийм юм болоо гэж одоо бодож энэ соёлын ерөнхийдөө одоо судалж эхлэхэд одоо соёлыг ажиглаж анзаарч эхлэхэд бол
to take on одоо entrepreneurship. нөхцөл байдал нь ерөнхий нөхцөл байдал нь одоо аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас одоо энэ соёлдоо өөрийн ерөнхий соёлдоо бол маш одоо эрт энэ энэ хооронд өчигдөр би та бүхэнд сануулсны дагуу хоорондоо бас чөлөөтэй бие биенээсээ асуух асуулт байвал асуух, бие биенийхээ үзэл бодолтой баримттай нийцэхгүй байх юм бол тэрийг бас нээлттэй хэлцээрэй. Тэгэхгүй одоо гэрийн даалгавраа хийж ирээгүй шалгалтандаа одоо асууж байгаа оюутан шиг зөвхөн миний асуултанд хариулаад унжгаад битээ суугаараа гэж хэлмээр байна. Дээрэс нь удахгүй нөгөө үзэгч нараас асуулт бас авах гээд байгаа. Тэгэхээр манай үзэгч нараас манай зочдоос асуулт байх юм бол тэрийгэ бэлдэж байгаагаа гэж хэлмээр байна. Тэгээ эхний ганцаарчсан асуултыг Батчугал сайдаас асуумаар байна. Дөрөв бид нар ярьсан Монгол улс далаад гарцгүй сандвичтын улс мулс гэсэн атлаа нөгөө талдаа ингээд интернет мэдээллийн технологи ашиглаад хил хязгааргүй дэлхийн бүх улс руу хизээл бол хизээ холбогдох юм шиг бодоод байгаа. Гэхдээ яг бодиттойгоор хатууд эд бүтсэн аваад үзэх бол манай интернетээр урсгал тэртээ тэргүй дахиад нөгөө Орос эдтаараа тий үндсэн шугам маань газар дагуур ингээд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр санаатаа санаагүй ямар нэгэн за бүр байгалийн гамшиг болоод интернетийн урсгал аль нэг талдаа тасарлаа гэхэд бид нэр одоо бүх юм ингээд зогсох гээд байна шүү дээ тий. Тэгэхээр миний асуулт одоо мэдхгүй төрийн дээр үндэсний аюулгүй байдлын нууц мууц байдгийг би мэдэхгүй шүү. Хариулж болохоор бол одоо гадаад бодлого дээр бид нар 3 дахь хөршийн бодлого гэж барьдаг шиг 3 дахь тийм тий гейтвейг бий болгох, холбогдох тийм ажлууд хийж байгаа юм болов газраар тий. Дээрэс нь одоо сая очрол сайдын яриан дээр хиймэл дагуулын төслийг бас дурдчихжээ тий. Тэгэхээр газрын landline gateway хэрвээ эрсдэлтэй гэж үзэж байгаа бол B-plan тий emergency нөхцөлд онцгой нөхцөлд ашиглах хиймэл дагуул ашиглаад сансрын тий удмаар ашиглаад бид нар дэлхийдээ холбогдох тэр төслүүд явж байгаа юу, явах төлөвлөгөө байгаа юу? Тэр тал дээр та мэдээлэл товчхон бидад мэдээлэл өгөөч. Байна. За баярлалаа. Тэгэхээр ер нь үзэгчтэй бас тайлбарч хэлэхдээ Монгол улсыг хоёр том өрштөө Орос, Хятад тэгээд дундуур нь бол нэг шилэн кабель явж байгаа. Хоёр л гейтвейтэй гэсэн үг. Тэр нь бол нэг талдаа хойд хөрш, нөгөө талдаа урд хөрштэй холбоотой. Тэгээ манай Монгол улсын эрсдэл юу гэхээр магадгүй одоо ямар нэгэн болзошгүй зүйлээс болоод кабель нь тасарч бол манай улс төр ч гэдэг интернетгүй болчих, дэлхийд холбогдож чадхаа болж тийм эрсдэл байгаад байгаа. За энэс яаж гарах вэ гэвэл за 3 дахь гейт гэж ярьж байгаа л та. Тэр нь бол шууд одоо үндэсний хиймэл дагуулалтаа болох боломж бол хамгийн том манай Монгол улсын зорилгоудын нэг өмнөх засгийн газрын 14 мега төслүүдийн нэг нь болоод батлагдсан улсын хурлаар чиглэнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой зүйл. Тэгээд Монгол улс бол Францын Thales Alenia нэртэй компанитай бас хилцээрийгээд явж байгаа. Мөн нам орбитын хиймэл дагуулын интернетийн холбоог Монголд зөвшөөрсөн. Одоо бидний мэддэг Starlink-тэй. Starlink-ийг одоо маш олон аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс одоо өнөөдөр хэрэглээд хөдөө гадаа явж аялж явах гэсэн машиныхаа дээр тавьсан явж байна. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээний бас одоо Монгол улсын 3 дахь гарц болцсон гэж харж болох юм. Үндэсний хиймэл дагуул бол шал өөр технологитой. Starlink бол дэлхийгээс нэг 600 км-ийн цаана маш олон тийм хиймэл сателлитүүд эргэлдэж байгаа. Тэрний одоо дэлхийд тойроод ирж байгаа. Тэрүүнтэй холбогдож интернет болж байгаа гэсэн үг. Үндэсний хиймэл дагуул бол 38,000 км-ийн цаана Монгол улстай зөв дэлхийдээ зөв эргэж байгаа тийм хиймэл дагуул байх юм. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсад тодорхой зурвас өгсөн байгаад тэр зурвас дээрээ одоо хиймэл дагуулаа хөөрөх тийм одоо мөрөөдөлтөө хоёрдугаар хилцээр хийгээд явж байгаа л да. Тэгээ энэ магадгүй хоёр талаас хамаарат бас богино хугацаанд л одоо бүтээсэ гэж найдаж байна. Гэхдээ энэ бол дан одоо манай талаас хамаарахгүй бас нөгөө талаас хамаарч байгаа. Ямар ч гэсэн бол үүний төлөө бол хоёр улсын засгийн газар болон их хурлын хэмжээнд ч гэсэн төвчөнд ч гэсэн одоо ажиллаж байгаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Дараагийн асуултыг би Салванд тавьмаар байна. Тэгээ та өмнөх хэлцүүлэг дээр хэлсэн ингээд ялангуяа бас манай өчигдөр өнөөдөр болсон эрчим хүчний реформтой холбоотой нэлээд мэдээлэл авсан байх. Ирэхээс ч өмнө түүн дээр суурлаад бас дата төв Монголд байгуулах, тэрэнд хөрөнгө оруулах, бас анхан шатны судалгаа хийгээд тэгээ тийм сонирхлоо илэрхийлээд хөрөнгө оруулах гээд явж байгаа гэж ойлгосоо. Тэгээд энэ хэлцүүлгийг удирдах байгаа модераторын хувьд бас нэг
энэ хилцлийг нь бий болгочих тийм хүсэл байдалтай бодиттой болгочих. Тэгэхээр хэр сериосны байгаа вэ та? Тэгээ яагаад Монголыг судлаад сонирхоод дата төвийг Монголд байгуулах гэдэг нь эдийн нөгөө хүйтэн өвөл болдог учраас агаржуулалт те босод зарлалын үед тэмнэлтэй байх гэдэг нөө геополитик болон газар зүйн бүс нутгийн хувьд Төв Аз гэдэг утгаараа бас бусдад те илүү хүрээлттэй байх гэдэг нөө таны яг Монголд одоо хөрөнгө оруулахаа сонирхож байгаа үндсэн сонирхол нь юу вэ? За монголчуудын хувьд ойлгомжтой бид аль болох их мөнгө хөрөнгө татах сонирхолтой. Тэгвэл таны хамгийн том сонирхол юу вэ? Монголд оруулах гэж асуумаар. Тэгээд нууц биш бол хамгийн багадаа хэдэн долларын хөрөнгө оруулахаа төлөвлөж байгаа вэ? Thank you very much. I think баярлалаа. Энэ төрөнд би боломжийг л хайж ирэл хэлж Монголыг сонирхож байгаа юм шүү дээ. Тэгэхээр бол тэр үндсэндээ IVC олон улсын санхүүгийн корпорацтай би ярьжсэн л да. Тэгэхээр үндсэндээ одоо data center-ын одоо сервер өрөөнүүдийн хувьд бол ямар одоо шинжилгээ хийх ёстой вэ гэж санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк болоод олон улсын санхүүгийн байгууллагууд нь бол Монголд бол дата төвийг байгуулахад бол туслах маш их өрнөст сонирхолтой байгаа юм байлаа. Тийм болохоор бид бол дэлхийн нийтээрээ бол data төвүүдийг ажиллаж байгаа ийм байгууллага шүү дээ. За тэгэхээр энд бол боломжийн одоо зэрэгцээгээр хоёр талын одоо хамтын ажиллагаа бол маш их ач холбогдолтой юм байнамаа. За тэгэхээр data төвүүд нь бол жишээлх юм бол компани Nmedia бол cyber security айлгой байдлын экспертүүд шиг пост шиг хүмүүс бол бүгдээр л боломжийг ирэл хийлж байгаа. Тийм учраас мөнгө бол санхүүжилт бол асуудал биш юм аа. Засгийн газрын хувьд бол яаж дараачийн төвшний одоо data төвүүдийн үйл ажиллагааны дэд бүтцтэй хэрхэн бэлэн байна гэдгээс л бүх юм хамаарч байгаа юм. За тэгэхээр өнөөдөр маш их өгөгдөл, маш их data бол дэлхийн нийтээр бол хөрвж одоо бэлэн байгаа. Тэгэхээр тэр одоо үлэмжийнх одоо data өгөгдлүүдийг бол тэр төвд цуглуулж ашиглах асуудал гэж чухал юм байна. Хоёр асуудлыг зэрэг тавьчихъя. Cyber security мэргэжилтийн учраас хэмэл оюун ухаан гэдэг намтай олгон яриад шуурж байгаа. Гэхдээ нөгөө талдаа нөгөө Sapiens Homo Deus гэдэг ном бичсэн Harari гэдэг нэг нөхөр байдаг. Тэр хүн маань өдөр болгон л нөгөө сошиал медиагаар хэмэл оюун ухааны эрсдлийг яриад байгаа л да. Одооноос зөв удирдах тэ ялангуяа AI governance, ethics гэдэг зөв удирдахгүй бол хэмэл оюун ухааны бид нар удирдах чадхаа болно. Контролоос гарнаа. Тэгэл одоо миний төсөөллөөр бол нөгөө Terminator киноны Skynet шиг те болох юм шиг ингээд амар бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр мэрэгчлэлтний хувьд хэмэл оюун ухааны хамгийн том эрсдлийг юу гэж харж байгаа вэ? Тэрнээс бид нар одооноос яаж тэ эрсдлээ mitigation хийж урьдчилан сэргийлэх ёстой гэдэг асуулт. Дараагийнх нь болохоор ингээд бид нар том зургаараа ингээд мэдээллийн технологи болон датагийн инфраструктур дэд бүтц гэж яриад байгаа. Тэгвэл хоёр хөлбөр багш байгаа тийм үү? iPhone шиг одоо өөрийн экосистем бүрдүүлээд дотроо бүх юмаа хөгжүүлээд аюулгүйс их бүгдийг удирдах ажилладаг нэг систем байж болж байгаа. Android шиг open net-тэй бүх системтэй холбогдож болдог систем. Тэр утгаараа Монголын энэ дижитал цахим дэд бүтцийг та нээлттэй тэр систем байсан дээр гэж бодож байна уу? Эсвэл бас зарим зүйл дээр яг хаалттай өөрсдөө хөгжүүлдэг, удирддаг, хяндаг систем байсан зөв гэж бодож байна уу гэж таны хувийн зөвлөгөө авахсан ба. Yeah, I'll start with the first question. Эхний асуултаас эхлэе. Yeah, I think that the biggest risk in Тийм эрсдэл байна. Хэмэл оюун ухааны үнэхээр бол нийлүүл хангамжийн одоо сүлж байгаа шүү дээ. Нийлүүлэлтийн нээлттэй одоо source одоо хандлага бол их боломжийн ч гэсэн одоо хамгийн том эрсдэл гэх юм бол AI-ийн хамгийн том эрсдэл бол бид үндсэндээ одоо тэр хэмэл оюун ухааныг ашиглах одоо тэр хэрэгцээ шаардлага нь бол нотлогдсон байна уугүй юу гэдэг харах хэрэгтэй. За тэгээд энд бол манипуляцаас орж ирэх тийм боломж байгаа, эрсдэл байгаа. Тэгэхээр энэ одоо нөлөөллийг бас зарим одоо улс гүрнүүд бол төдийлөнсөн ойлгохгүй байх шиг байна. Тэгэхээр бол гол зарчим, эхний зарчим бол тэгэхээр хэмэл оюун ухааныг ёс зүйтэйгээр зөө захистайгаар бол удирдах хэрэгтэй. Технологийн одоо black box уу одоо хар хайрцагны одоо бодлого гэж байх ёстой. За хоёрдугаарт нь
хэмэл оюутан болоод дэд бүтэц одоо шинэтгэл нь бол нээлттэй байх уу эсвэл хаалттай байх уу гэхээр би бол нээлттэй одоо их сурвалж сорсныг бол дэмждэг. Тэгэхээр мөн л бол нийтдээ одоо сорс нь бол ил тод байдлыг бол улам бүр нөхцөлдүүлдэг. Тэгэхээр бол ил тод байна гэдэг чинь бол хариуцлага буй байна гэсэн үг. Хариуцлага байгаа газар бол харилцан ихтгэл байдаг шүү дээ. Тэгэхээр бол кибер аюулгүй байдлын хувьд бол тэр одоо нээлттэй сорсын зарчмаар одоо хөгжүүлэх нь дээр юм болов уу гэж би бодож байна. Дараагийн асуултыг би TikTok-ийн дараатай байна. Хойд Аз, Монголыг хариуцсан. Ялангуяа засгийн газрын харилцаа хариуцсан. Nobo сан бол өмнө нь Google, Uber гэх технологийн том компаниуд дандаа засгийн газрын харилцааг хариуцаж ажиллаж байсан маш туршлагатай хүн байгаа. Тэгээд миний санахын хэдэн сарын өмнө TikTok Америкт божигнуулсантай Америкийн конгресс дээр асуулганд ороод нэг хэсэг хаагдах гэж үзээд нөгөө талаасаа бас одоо хүртэл Meta-гийн зарим бүтээгдэхүүнүүд яг бүр утгаараа их газрын хятадд бас ажиллахгүй байгаад байгаа тийм. Тэгэхээр би өөрөө TikTok-ийн хэрэглэгч биш болохоор, идэвхтэй хэрэглэгч биш болохоос зарим зүйлээ сайн мэдэхгүй байна л да. Монголын зах зээлийг яг TikTok-ыг бусад та өөрийнхөө хариуцж байгаа бүс нутгийнхаа зах зээлтэй харьцуулаад ингэж үзэхэд онцлог гэдэг зүйл байх юм аа, монголчуудын онцлог гэдэг зүйл. Тэгээд энэ сошиал медиаг ашиглаад одоо мөнгө олдог, амьдралаа залгуулдаг, бүр саятан тэр бомтон баруун шахуу болцсон хүмүүс зөндөө байж та өөрөө хэлбэл ингэ шинэ эдийн засаг үүссэн. Нөлөөлөгч нартай контент креаторууд, дижитал одууд ингээд гараад ирсэн байгаа. Одоо монголч гэсэн тийм залуучууд ингээд бий болцсон байгаа. Тэгэхээр TikTok-ийн зүгээс та бүс нутгийн хүрээнд бол Монголын онцлогийг хилэнгээ. Монголын одоо ингээд шийдвэр гаргагч нар энэ ч сууж гин, энэ ч сонсоо сууж гин. Шийдвэр гаргагчдад таны өгөх зөвлөгөө болно. TikTok-ийн хэрэглэгч нарт, Монгол хэрэглэгч нарт үнэн ч одоо фэнүүд нь өгөх зөвлөгөө гэх юм уу, уриалга гэх юм уу, тэгвэл юу гэж хэлэх вэ? So you just mentioned that TikTok is actually not the major. Үндсэндээ бол гол одоо social media биш шүү дээ. Бид бол сая гаруй одоо хэрэглэгчтэй байгаа юм л та дэлхийн нийтээр. Тэгэхээр бол манай тоо одоо нэмэгдээл байна. Тэгээд түрүүн хэлсэн чинь Монгол улсад бол TikTok-ыг бол ашигладаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж бид нар ойлгож байна. TikTok бол зөвхөн одоо entertainment биш юм байгаа. Энэ бол боловсролын чиглэлээр ч гэсэн ашиглаж болох платформ шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр боловсролын салбарт үүнийг яаж ашиглаж болох вэ гэж засгийн газар одоо төрийн хувьд бол Монгол улс бол одоо их өргөн уудам газар нутагтаа орно шүү дээ. Тэгэхээр бол боловсролын үйлчилгээг бол бүгдээр нь тэгш одоо хөргүүлнэ гэхэд бол асуудалтай. Тэгэхээр яг ийм нөхцөлд TikTok-ийн платформыг бол боловсролын одоо гол одоо платформ гэж ашиглаж болж болох юм байгаа. Тэгэхээр энэ бол олон улсын гадаадын одоо ур чадварыг монголчуудад бол сургаж технологи, тоо, физикийг зэрэг шинжлэх ухааныг бол TikTok-ийн платформоор дамжуулж бүрэн дүргэн одоо сургалтыг явуулж болох юм а гэж хэлсэн юм. За тэгэхээр бидний одоо хэрэглэгчдийн тоо бол улам бүр одоо нэмэгдэж байгаа. За энэ нэг бол аюулгүй байдлын одоо асуудлыг төр засагтай бол бид нар хамтарч бол тэр механизмыг хөгжүүлж болох юм мөн одоо тэр TikTok-ийн одоо бас найдвартай байдлыг одоо нөхцөлдүүлэх бас механизмыг бол төртэй хамт бол бүрдүүлж болох юм а. За тэгэхээр за мөн түнчлэн одоо улс төрийн одоо харилцаа одоо хэлхээ холбоог бас явуулахад бол их ач холбогдолтой байдаг. Япон, Америк одоо өмнөд Солонгот бол улс төрийн намууд бол TikTok-ыг өргөн дэлгүүрээр ашигладаг шүү дээ. Энэ TikTok-ыг бол өөрсдийн одоо сонгогч нартайгаа харилцаа холбоогоо хадгалахад бол маш их идэвхтэй ашиглаж байгаа. За тэгэхээр уламжлалт одоо телевиз юм уу бусад одоо хэвлэл мэдээллийн одоо сувгуудын зэрэгцээгээр TikTok бол маш их үр дүнтэй, маш их эрчимтэй тийм платформ гэж харж байгаа. Америк, Япон, Солонгос гэх зэрэг орнуудад бол одоо сонин уншаад авахгүй одоо эсвэл одоо телевизээр үзээд авахгүй энэ ухаалаг утсаа л одоо ашигладаг л да ихэнх одоо улс төрчид. За тэгэхээр үндсэндээ болгон хойч ирээдүгөө одоо боловсролын үйлчилгээг хөргүүлэх Meta сайн нөгөө ингээд бусад манай жочид маань ялангуяа дата төв дээрээс нь disaster recovery center гэж ярьдаг тийм нөгөө аюултай нөхцөл байдалд шилжээд ордог нөөц одоо датагийн
төв бас Монголд байгуулах боломжтой байна, маш том боломж байна гэдээ ярьж байна. Гэхдээ Салбан бол яг компани бол яг цэвэр технологийн компани биш. Тэгэхээр яг цэвэр технологийн компани Метагийн хувьд та бүхэн яг энэ хатуу дэд бүтц рүү хөрөнгө оруулж гадаадын улсуудад яг энэ дата центрээ барьдаг уу? Хэрвээ тийм бол Монгол яг энэ потенциал одоо Төв Азийн те потенциал одоо локейшн бол одоо боломжтой одоо тэр байршил тооцогдох уу? Ер нь нууц биш бол тийм төлөвлөгөө байгаа болов уу? Хэрвээ төлөвлөгөө байгаад Монголд хөрөнгө оруулах гэвэл хамгийн түрүүнд юуг харах вэ? Мөн хамгийн том саад бэрхшээл нь бас юу байна гэж харж байна. So I think the first thing that I Миний would just бодлоор say at this stage is that Meta is actually investing Meta significantly in data infrastructure. Датагийн дэд үтсэд бол үлэмжих хөрөнгө оруулж байгаа. 65 тэрбум долларыг өнөө жил оруулсан байгаа. За тэгээд энэ хөрөнгийн ихэнх нь бол дэд бүтцийн Америкийн нэгдсэн улсад дэд бүтцийг байгуулахад бол зарцуулж байгаа. Тэгэхээр энэ бол их утга учиртай юм л да. Бид бол Америкийн компани шүү дээ. Тэгээд одоо бол бид нар хиймэл оюун ухааны одоо арга хэрэгсэл бүтээгдэхүүнүүдийг одоо төлхөө гаргаж байгаа. Тэгээд бол шийдвэрийг бол манай одоо төв штаб дээр одоо гаргадаг. Гол одоо офис дээр гаргадаг юм байгаа. За тэгэхээр энд бол мөн одоо бид нар ур чадвар хэрэгтэй, бас чадамж хэрэгтэй байгаа. Тэгэхээр таны асуудалд шууд хариулахад data towing одоо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бол ямар хүчин зүйл одоо нөлөөлдөг юм бэ гэж. Тэгэхээр бол бүх хүмүүсийн одоо ярьсныг одоо хэлэхэд бол төр засгийн баттай байр суурь тууштай одоо бодлого бол их чухал байдаг юм аа. Тэгэхээр одоо бизнесийн одоо салбар болоод хууль эргэцэн орчим, хөшүүрэг, урамшууллын хөшүүрэг гих зэрэг одоо асуудлууд бол маш чухал байдаг юм аа. Бидний одоо анхаарлаа тод. Төв Аз бол их том одоо бүс нутаг шүү дээ. За тэгээд Монгол улс бол залуу бос эрчимтэй ажиллах хүчинтэй. Тиймээс энэ бүс нутагт бол Монголын одоо гүйцэтгэх үүрэг роль ямар байгаа юм бэ? Бизнесийн цар хүрээн яаж тэлэх боломжтой байгаа юм бэ? Мөн одоо ямар экосистем байгаа юм бэ? Тэгээд энэ одоо тэр экосистем маань data towing Монголд байгуулахад бол зүй зохистой одоо орчныг бүрдүүлж чадж байгаа мó юм уу гэж тэдгэрийг харах юм аа. Тэгэхээр бол бид нэр өөрсдийн одоо замын зураглалтай хөрөнгө оруулалтынхаа бас бодлоготой тэгээд бас өөдрөг зүйлийг хэлэхэд бол Монгол улс ч гэсэн бас өөрийнхөө data towing байгуулах бол замын зураглалаас боловсруулж байна гэж ойлгож байгаа. Дахиад нэг гялс юм асууж байна. Би нэг хинээс үлээ нэг сонсч байсан өнөө бодлыг мэдэхгүй байна. Тэгээд асууж байгаа шүү. Facebook буюу одоогийн Meta компани Америкта угаасаа Калифорнид асар том дата төвтэй. Тэгээд тэрийг хамгаалах тусгай зөвшөөрлөлтөө буюу Пентагоноос зөвшөөрөл авсан. Хэрвээ шаардлага гарах юм бол дата төв хамгаалахын тулд нисгэх fighter jetтэй гэж дуулж ирсэн. Тэр үний юм болоо. Is my question clear? So I was told a few years ago by somebody that Facebook has a huge data center. За Калифорниуд одоо Facebook-ыг том одоо data төвтэй гэжсэн тийм ээ. Тэгээд аюулгүй байдлын төвшин бол хөөндөр гэж. За Facebook-д одоо хамгааллын одоо онгоцыг ажилуулах одоо тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгосон. Энэ үнэн үү? За тэгэхээр бол бид нэг бус одоо data төвд одоо хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр бол бизнесийн эрсдэл бодолцоодууд бид нар дандаа одоо үйл ажиллагаагаа төрүүлжүүлэхийг зорддог. Тэгэхээр бол энэ бид одоо эрсдлээ яаж бууруулах уу, аюулгүй байдлаа яаж хангах уу, одоо бид аюулгүй байдлаа хэрхэн одоо хангах чиглэлээр бол та асуулт тавилаа л да. Тэгэхээр үндсэндээ бас зарим кибер одоо аюулгүй байдлын асуудал бол бас зарим талаар бол нууц байж хастаа асуудал байдаг л да. Гэхдээ ямар тач гэсэн бид нар одоо технологийн дэвшил болоод боломжууд бүх одоо дэд бүтцээ ашиглаж бол өөрийнх нь дата төвүүдийг бол хамгаалдаг. Монголд бол нэг зүгээр хашигнал хэлэхэд бол гişүн тамиран инновац угаасаа энэ манай цахим шилжилтийн байнгын орооны дарга тэгээ та яриандаас нэлээд удаа дурдлаа. Яг гол асуудлын суурь нь одоо олон нийтийн боловсрал буюу соён гэгэрүүлэх те ялангуяа цахим
хуваагдaltaй холбоотой асуудал байна. Багаас нь нэг яг соёл олох бай. Тэр хамгийн том асуудал байна гэж хэлсэн. Тэгээд яг энэ цахим хуваагдлыг бууруулах дээр одоо яг та өөрөө байнгын ороод дараалаад ажиллаж байгаад яг ямар бодиттой ажлыг хийж байна. За эдэн жилийн өмнөхийг бодвол ордны гаднаас шүүмжлэх биш, яг одоо дотор нь орж ирээд та яг бодлогоо тодорхойлдог, хэрэгжүүлдэг эрх мэдэлтэй болцсон байгаа. Тэгээ миний санахын манай их хурлын хэдэн гишүүд, манай ч явах те, танаа их хурлын хэдэн гишүүд сошиал медиаг хязгаарлах, те, зарим юм зүмэн болиулах гэж бас хилцүүлгүүд өрнөжсэн. Тэгээ тэрийг дагаад нийгэмдэр бас нэлээд шүүмжлүүдийг дагуулж ирсэн л да. Тэгэхээр энэний балансыг бас яг яаж олох ёстой? Яг энэ чиглэл дээр хийж байгаа бодиттой ажлууд нь юу вэ? Энэ тал дээр мэдээлэл өгч. Мэдээллийн аюулгүй байдал ер нь бол мэдээлэл нээлттэй байж байгаад тэгээд тэндээс хүн хэрэгтэйгээр шүүж авч явах нь хуурамч мэдээлэл элдв юмнаас сэргийлэх хамгийн үндсэн арга л гэж бодож байгаа. Аль нэгийг нь хин нэгэн шийдвэрлэж хязгаарлах нь хэцүү. Илэрхий эрүүгийн шинжтэй, уруу татсан шинжтэй, муу нөлөөлөлтөө, бэлгийн мүлжлэг шийдэлтэй тиймэрхүү юмнуудыг бол шууд хаах нь бол угаасаа хэрэгцүүд нээлттэй байгаа шүү дээ. Юуны дижитал хуваагдлын хувьд бол түрүүн биесэн хамгийн гол нь ерөөсөө интернет хатууд идвүтцсэн гэж бол бодож байна. Боловсрал гэдэг дээр миний гол хэлсэн санаа нь болохоор нөгөө хибер аюулгүй байдал дээр л тийм асуудал байна. Хэрэглэн дээр бол манайхан дунд ажгүй явж байгаа гэж бодож байгаа. Цахим дид үтцийн хувьд одоо хиймэл оюуныг манайхан нэлээд хэрэглээд хэд хэдэн тохиолдолд эхэлсэн. Өөрсдөө бас монгол хэл дээр хиймэл оюун бүтээсэн. Энэ маань ингээд цаашдаа хүүхдийн тархинд том насан турш үеийн тархи болохын тулд нэгдүгээр тижэл хэрэгтэй байна. Тижээлийн нөгөө дата хамгийн гол дата төлөвлөсөн дата Монгол зах зээлийн жижиг учраас төрийн мэдээлэл байгаа. Тэгээд засгийн газрын мэдээлэл бол засгийн газрын өмч биш, нийтийн өмч. Тэгвэл засгийн газар хамгаалдаг, тийм ээ. Тэгээд манай хуулиндаа эрх зүйн орчин байгаа. Тэр нийтийн мэдээллийн, хувь хүний мэдээллийг хувиргаж нууж агаад хэрэглэх, нээлттэй хэрэглүүлэх. Энэ дээр одоо бид нар байнгын орноос бол нэлээд л олон удаа яамтайгаа ярьж явуулсан. Тэгээд ажил бол хийгдэж байгаа. Тэгтээ удаан байгаа. Шинэ сайд маань энэ дээр бас анхаарч өгөх болов гэж найдаж байна. Бушуух энэ мэдээллийг нээлттэй болгоод энэ хүүхдийн тархинуудыг том монгол хэл дээр хиймэл оюуны тархийг том насан туршмаар байгаа. Хоёрдугаарт нь хиймэл оюун ашиглахад цааш нь хөгжүүлэхэд хатууд идвүтэц процессорууд түүд хэрэгтэй байна. Энийг компани зах зээл жижигтэй болсон ингээ компани аваад бариад тах нь бол биднэрт хэцүү байна. Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх юм бол мэдээд сайн хэрэг. Байхгүй бол үндэсний дата төв энэ төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дараагийн төвчний төв байгуулах энэ төргээд төслүүд явдаг. Энийг бол улсын их хурлын гишүүд, ялангуяа салбарт ойлголттой гишүүд, хиймэл оюуны лобби бүлэг, дэмжих бүлэг гэж байгаа. Хөрөнгө оруулалтын талаас нь тэр төсөв төлөвлөгөөнд нь дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Тэгээд тэр төвүүд тэр GPU процессоруудаа ийм дид бүтцэн хүчин чадлаа нэмэгдүүлээд бүгдэд нээлттэй ажилуулдаг, ашиглуулдаг иймэрхүү түрээсийн секцүүд бас байх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол програм хангамжийн хувьд онцлогтой монгол хэл дээр хиймэл оюуны шийдлүүдийг бол манайхан чадна гэдэг нь бол угаасаа хэрэглээнд ингээд нэвтрээд эхэлсэн байгаа. Цаашдаа харин томрох хэрэгтэй. За баярлалаа. Тэгээ бидний хилцүүлгийн цаг маань ингээд дуусч байгаа юм байна. Тэгээ би бүх панелистуудаа хандаад сүүлийн асуултаа тавиад тэгээ тэр үзэгч нарт манай оролцогч нарт асуултаа гол нэг 2-3 асуулт аваад хилцүүлээд дуусгая. Тэгээ миний сүүлийн асуулт бол хиймэл оюун ухаантай холбогдно. Хиймэл оюун ухаан гэд яриад тахаар бид нараас айгүй их тийм сая хилцүүлэг дээр айгүй ерөнхий зүйлүүдийг аюу их ярьлаа л да. Тэгэхээр төгсгөлд нь би та бүхнээс яг хиймэл оюуныг ашиглаад маш амжилттай хэрэгжиж байгаа хамгийн шилдэг өөрсдийнхөө мэдих хамгийн шилдэг одоо жишээг бодит бүтээгдэхүүнийг хэлээч тий. Тэр нь хэрэгжээд яг хүмүүсийн амьдралд нь яаж бодиттой нөлөө үзүүлж байгаа тэр мэдээллийг хуваалцаач яг бодиттой жишээг гэдэг асуулт байна эхнийх нь. Хоёрт нь болохоор би бас энэ мэдээлэл харж байхад нэлээд эдэн сарын өмнө Хятадд жишээ нь бараг 160 км замыг хиймэл оюун ашиглаад дрон ашиглаад ямар ч хөнгүүгээр
барьцангийн мэдээллүүд яваад байгаа байхгүй юу? Авто зам шүү дээ. Бүр хар замыг тий. Асфальт, цемент яагаад. Тэгээ энэ нь өөрөө нэг талдаа гоё юм шиг болтлоо. Нөгөө талдаа ингээд хүн суурьтай тэг хүний нөөцөөр зодод шийдэг ажлын байруудыг үгүй хийх юм биш шүү. За мэдээж компани талдаа эдийн засгийн ашигтай мэт боловч төр талдаа нийгэм талдаа нөгөө ажлын байрыг яаж хангах вэ? Тэг ажилгүй иргэдээ яаж ажилтаа болгоё гэж ядаж яхад нь технологи нь гоё юм шиг мөртлөө нөгөө бүр ингээд халдан дотор хэлэхэд нэ хорлол сүтэг үйл ажиллагаа явуулаад бүх хүмүүсийг ажилгүй болгочих үедээ гэдэг айдас бас нийгэмд нэлээ явж байгаа л да. Тэгэхээр энэ ажлын байртай холбоотой, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хиймэл оюун ухааны хөгжлийг бас хэрхэн тэнцвэржүүлж баланслуулах хэрэгтэй болоо гэдэг хоёр зүйлийг асууя. За хэн ч хариулж болно. I'm happy to go first. So хариулъя. За ерөнхийдөө маш сонирхолтой туршлагууд байгаа. Сүүлийн үеийн туршлагууд. За би хоёр дахь асуултанд эхлээд хариулъя. За ерөнхийдөө ажилгүйдлийг бий болгох уу гэж байна. За улс орнууд дижитал шилжилтэд ороход ялангуяа одоо иргэншлүүд дижитал шилжилтээр явхад ерөнхийдөө ажлын байрууд өөрчлөгдөнө. За хиймэл оюун ухаан одоо эрүүл мэндийн салбарт бол маш их одоо айдас төрүүлж исэн. Одоо жишээлбэл радиограф хийх тийм ээ одоо рентгенд орох зэрэг маань одоо зөвхөн одоо хиймэл оюун ухаанаас шалтгаалчих болов. Тэгээ маш их инновац хөгжил бол одоо энэ технологид бол гарсан. Гэхдээ хүнээс ажлыг булааж авахын оронд хиймэл оюун ухаан бол хэрхэн одоо гарсан тэр хүний рентген зургийг унших, тайлбарлах зэрэг дээр илүү их тус дэмжлэг үзүүлж таарсан. Жишээлбэл одоо өмнө үү байна тийм ээ одоо өмнө үүг одоо ялгах, таних одоо оншиг гаргахад бол хиймэл оюун ухаан бол маш их нэмэртэй байгаа. Тэгээ хүнээс бол одоо жишээ нь тэр эрүүл мэндийн салбараас бол одоо ажлын байрыг булааж аваагүй гэдгийг би жишээгээр хэлж байгаамаа гэж. За no language left behind аль ч хэлийг одоо орхиогүй гэсэн нэртэй одоо ийм төслийг бид нар хэрэгжүүлсэн. За Монгол одоо ийм хандлагатай байдаг. Одоо монгол хэлийг бол одоо маш цөөхөн хүн хэрэглэж байгаа. Гэхдээ яг хэлээр нь одоо хиймэл оюун ухааныг гаргах нь маш чухал. Би одоо Сингапур одоо гаралтай хүн байгаа. Тэгэхээр бид нар бол сингапурчууд бол одоо бид бүгдээрээ одоо шилжин суурьсан хятадууд. Гэхдээ Сингапурт бол одоо англи хэлээр маш их ярьдаг. Тэгээд Сингапурт бол их олон одоо диалект хувилбараар хятад хэлний олон хувилбараар ярьдаг учраас бидний одоо ярьдаг хэл бол одоо англи хэл юм аа. Гэхдээ тэр диалектууд устж өгөхээр бид нар одоо өөрийн үндэсний одоо тухайн жижиг үндэснүүдийн ижилслийг алдах юм аа. Тийм учраас бид нар аль ч хэлийг орхихгүйгээр хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ гэсэн одоо ийм хандлагатайгаар ажиллаж байгаа. За маш том одоо хэлний модулууд дээр голдуу англи хэлээр хийгдсэн байдаг. Хиймэл оюун ухаан бол англи хэлээр хамгийн одоо тодорхой, хамгийн зөв, хамгийн алдаагүй гардаг. Одоо ажилдаг, үйлчилдэг. Тэгэхээр зэрэг одоо энэ жижиг хэлүүдийг бол алдахгүй өөрийнхөө хэлээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь их чухлаа. За хоёр маш чухал асуултыг та асууж байна. За хиймэл оюун ухааны хамгийн их нөлөөтэй зүйл нь бид саяхан нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн Curio Digital одоо ангах гэсэн энэ бол дандаа эмэгтэйчүүдийн сэтгцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн одоо ийм эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд бид нар одоо хөрөнгө оруулалт оруулсан. Тэгэхээр postpartum depression хүүхэд одоо төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн тайлах вэ? Эмэгтэйчүүдэд хэрхэн одоо
одоо таниулах. Тэгээд FDA Америкийн FDA-аар одоо баталгаажсан програмыг хиймэл оюун ухаанаар гаргаж одоо ийм сэтгцийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа. За ерөнхийдөө эмэгтэйчүүд бол өөрийнхөө одоо сэтгэл дотроо хурсан тэр сэтгэл готрлуу дагуулдаг тоолон асуултуудыг бол одоо хүмүүстэй ярих дурггүй байдаг. Ялангуяа одоо ийм нууцлагдмал одоо соёлуудад бол илүү ийм одоо уламжлалт соёлуудад бол тийм учраас хиймэл оюун ухаанаар тэр хүнтэй ярилцах одоо нэг ёсны сэтгэл заслын эмчийг хиймэл оюун ухаан гаргаж ирсэн юм аа. За нэг ёсны сертификат өгөх бизнес үйл ажиллагаанд засгийн газрын зарим одоо чиг үүргийн үйл ажиллагаанд боловсролын чиг үйл ажиллагаанд бол хиймэл оюун ухааныг одоо яалтчгүй заавал одоо нэвтрүүлж ашиглах хэрэгтэй маа гэдгийг би бас хэлье. За хиймэл оюун ухаан бол бид нар бол одоо энэ хиймэл оюун ухаанаас зугтах ямар ч аргагүй. Хиймэл оюун ухаан яах аргагүй одоо бидний амьдралд орж ирнэ. За автоматизац хийх нийтийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, илүү хурдан шуурхай, илүү үр дүнтэй олон нийтийн үйлчилгээг хүргэх чиглэлээр одоо хиймэл оюун ухааныг ашиглаж байна. За богино хугацаанд бол хиймэл оюун ухаан магадгүй хүний одоо ажлын байрыг булааж авч байгаа харагдаж байгаа баха гэж бодож байна. Гэхдээ зарим нэгэн одоо тодорхой мэрэгжлүүдэд бол хиймэл оюун ухааны дэмжлэг бол одоо маш чухал болж байгаа. Энэ дээр сая одоо эрүүл мэндийн салбарыг ярьлаа. За энэ дээр хэрхэн одоо ажиллаа алдахгүй байх вэ гэдэг дээр бол одоо digital literacy, digital бичиг үсэг тайлагдсан байдал, мэдлэг мэдээлэл байх хэрэгтэй маа. Бага наснаас нь одоо энэ мэдээлэл digital бөгөөд хиймэл оюун ухааны мэдлэгийг бол бага наснаас нь өгж байх хэрэгтэй. За аял жуулчлал, соёлын үйлчилгээ зэргүүдэд бол одоо хиймэл оюун ухааныг хэн нэгний ажлын байрыг булаахгүй зэрэгцүүлэн оршуулж болох юм аа. За тэгээд хиймэл оюун ухааныг хүний одоо капитал, хүний нөөцийг дэмжих, чадварчуулах чиглэлээр ашиглаж болохоос одоо харахад бол ерөнхийдөө хүний ч хийдэг ажлын байрууд байна, хиймэл ухаанаарч гаргаж ирсэн одоо ажлын байрууд бол байхаар болно. Бид нар ингээд зэрэгцэн оршихоос өөр аргагүй болж байна. Тэгээд бидний компани байр суурь бол ийм байдаг. За миний бодлоор хамгийн гайхамшигтай одоо туршилт бол оюун ухааныг, хиймэл оюун ухааныг алсын одоо шинжилгээ хийх одоо эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа нэг гайхамшигтай байдаг. Ерөнхийдөө одоо алсаас одоо эрүүл мэндийн одоо тодорхой өвчний одоо онцлогоог хийх мөн одоо нейрологийн мэдрэлийн өвчнүүдэд мөн одоо энэ хиймэл оюун ухааныг ашиглан одоо тодорхой интервенцүүдийг хийх, ангаах одоо энэ интервенцүүдийг хийх жишээлбэл одоо ямар нэгэн мэдрэлийн одоо тодорхой онцтой хүн ингээд автобусанд явж байгаа гэж бодоход тэр хүнд ямар нэгэн юм тохиолдох юм бол хиймэл оюун ухааныг ашиглаад шууд одоо өөрийнхөө эмчтэйгээ холбогдох боломжийг олгож байгаагаараа гайхамшигтай юм а. Заавал одоо очиж эрүүл мэндийн салбарт бол одоо өвчтөн очиж одоо эмчтэр очиж уулзах албагүй болсон. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар одоо холоос эмчтэйгээ холбогдож чадах боллоо. За хиймэл оюун ухаан бол одоо энэ конвейер үйлдвэрлэл дээр бол одоо хүний ажлыг булаагаад авсан үнэн. За өөрийн жолоочгүй одоо хиймэл оюун ухаанаар удирдуулдаг одоо ийм тэрэг одоо машинууд ашиглалтанд орж байна. За
person they were. Энэ бол үнэн юм аа. Энэ бол одоо болж байгаа бодит явдал юм аа. Тэгэхдээ энэ дээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр бол одоо ур чадварын зах зээл дээр бол одоо тодорхой өөрчлөлт орж ийн гэсэн үг ээ. Maybe skills. За энэ дэлхийн одоо хүний капитал, хүний одоо нөөц хөрөнгө одоо тодорхой альва нэгэн одоо ур чадвар дутагдж байгаа тохиолдолд бол одоо тухайн эдийн засагт бол хиймэл оюун ухааныг ашиглаж энэ ур чадваруудыг ашиглаж болох юм а. Тэгэхээр хиймэл оюун ухаан бол ажлын байрыг бол булааж аваагүй, зүгээр ажлын байрыг нэмэлт ажлын байруудыг бол бий болгож байна. Оюун бол явж байгаа маш идэвхтэй. Хамгийн сонирхолтой зүйлүүд манай сая эрүүл мэндийн салбарт манай бус панелистууд ярьж байна. Үүнтэй холбоотой бас нэг уул уурхайн хайгуулын салбарт бол хиймэл оюуныг ашиглаад маш хэмжээний тэм нээлтүүд хямдхан зарлаар хийх тийм болцоо нэгдсэн юм байна лээ. Яадаг вэ гэхээр одоо дэлхийн татах хүч хичнээн бүх газар адилхан ч гэсэн яг газар доор нь ямар элемент байгаас хамаарат бага зэрэг өөр идэг. Жишээлбэл одоо зис, төмөр, алт, нүүрс байгаа шалтгаалаад татах хүч нь өөр. Тэгэхээр сенсорууд зоогоод тэгээд тухайн газар доор яг татах хүчийн зөрүүгээр нь маш тийм нарийн зөрүү байгаа. Тэрийг нь одоо энгийн сенсор дээр мэдрэх болцоогүй, хүн мэдрэх болцоогүй. Тэгэхдээ зөвхөн хиймэл оюун бол маш одоо өндөр мэдрэмжтэйгээр тэр татах хүчийг мэдрээд өөрөөр дамжуулж газар доор ямар одоо уул уурхайн бүтээгдэхүүн ашиглалтын бүтээгдэхүүн байна гэдэг тийм хайгуулын нэг өсний одоо маш одоо хямдхан зарлаар хийж өгдөг тийм технологи гарцсан байна лээ. Тэгээ энэ бол Монгол улсад ч гэсэн бас бүрэн хэрэгжүүл болцоотой юм одоо байна. Ялангуяа энэ ашигт математикийн газраас байгаа олон жилийн хайгуул хийсэн даатануудыг хиймэл оюунд оруулаад боловсруулахаар бас магадгүй дараагийн уядлахоо, дараагийн таванлахоо шиг том стратеги ордуудыг одоо нээхийг үгүйсэхгүй ч дотроо бодож байгаа юм. Ажлын байрны талаар бол миний хувьд бол харин эсрэгээр том болцоонууд гарч ирж байгааг бодож байна. Ялангуяа иргэд маань одоо цахимжснаар хиймэл оюуныг ашиглаж эхэлснээр бол нэгдүгээр бүтээмж нэмэгдэнэ. Бүтээмж нэмэгдэн нийт эдийн засгийн бүтээмж нэмэгдэхэр чинь эдийн засгийн өөрөө өснө. GDP болон дотоодын бүтээгдэхүүн өсөөд энэ завгараар цаашлаад одоо шин одоо ажлын байраад бий гарч эхэлнэ. За магадгүй Монгол улсын одоо компаниуд гадагш экспорт хийх болцоо нь үүснэ. Энэ бол нэгдүгээрт бол эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлээд дотоодын бүтээгдэхүүн өсөх болцоо нь гарч ирж байгаа. Хоёрт нь бол шин ажлын байрууд гарч ирнэ. Кибер аюулгүй байдлын мэрэгчлэн системийн шинжээж гэх мэтлэн. Жишээлбэл одоо Монголыг бид Монгол сайн мэднэ. Энэ бол 1263 үйлчлэгээ захимжуулсан. Үр дүнд нь 1.5 их найт хүрэх хэмнэгдсэн гэж ярьж байгаа зүйл судалгаа байгаа. Эргээд харахад бол энэ чинь өөрөө л бас Монголио ч гэсэн маш их олон шинэ ажлын байрууд бий болгосон. Тэгэхээр боломж гэж харах нь илүү зөв байгаа. Аюул гэхээс илүү. Аюул талдаа юу гэхээр ажлын байрны аюул биш, харин нөгөө нэг зохисгүй хэрэглэн аюул, privacy болон хувийн нууцын тухай аюул, кибер аюулгүй байдлын аюул энэ л жинхэнэ эрсдэл гэж харж болох юм. Монгол улсын төрийн худалдаа авалтын нэлээд том хэсэг нь Эрдэнэт үйлдвэр дээр ногддог. Эрдэнэт үйлдвэрийн худалдаа авалтан дээр хиймэл оюун ашиглаж эхэлсэн. Тэр нь бол бас Монгол хэл дээр хиймэл AI тэгээд тэр бол бас тодорхой жишээ гэж бодож байна. Ажлын байр хиймэл оюун хүний хийдэг ажлыг нөхөд авах юм бол сайн. Ялангуяа манай Монгол улсад биднэрт ажлын байр, ажил хийх хүний тоон хязгаарлагдмал байгаа. Хийх ажил зөндөө байгаа. Газар тариалан бүх салбар барилга. Тэгэхээр энэ бол сайн үзэгдэл. Тэгээд хиймэл оюунаас бий болоо яддаггүй. Хиймэл оюун хүн төрөлхтний дээр гараад базаад ингээд явнаа гэдэг бол миф гэж боддог. Үлгэр. Хиймэл оюун бол маш их боломжийг хүнд өгч байгаа. Маш хүчтэй зэвсэг. Хүний цагийг, боломжийг илүү сайн чөлөөлж байна. Хүн бүр их хэрэгчлөөтэй болно. Бүр ихийг бүтээн. Богино хугацаанд ихийг бүтээх чадамжийг олгоно. Хиймэл оюун технологи эзэн биш, хүн эзэн байх гэдэг үзэл санаа боловсролын төвшөнд масс тос хэрэгтэй.
одоо нэг зүгээр хэрэглээнд уягдаад маркетерийн нэгж биш өөрөө тэрийг хэрэгэлдэг болох гэдэг нь өөрөө хувийн хандлагаас хамаарна. Тэрнээс хүний тархийг бол бид нар дутуу үнэлж болохгүй. Хүний тархины тооцоо бодох эрчим хүчний зарцуулалтыг зөвхөн аваад үзэхэд ямар ч машин техниктэй харьцуулах юм байхгүй. Маш өндөр үр ашигтай. Хиймэл оюун манипулятив хиймэл оюун зориуд худлаа ямиг зохиож алдаатай логикоор итгүүлэх ажиллагаа явуулдаг үзэгдэл гараад ирсэн байгаа. Хүний суур эрхийг зөрчих үйлдэлүүдийг тийм алгоритмыг хязгаарлах эрх зүйн орчны хууль Европын холбоон дээр бол тиймэрхүү агуулгатай ийм л оюун хууль батлагдсан шүү дээ. Иймэрхүү хязгаарлалтуудыг бол хийж өгөх нь зүйтэй. Тэрнээс биш одоо хөгжлийн бол хязгаарлах шаардлагагүй. Айх зэрэггүй гэж боддог. Хөгжил хурд удаан дээр би түрүү нэг ярьсан энэ дээр ганц зүйл нэмээд хэлье. Бид нар манай одоо энэ салбар хариуцж байгаа яам төрийн хүмүүс би бол маш их ажилдаг гэж боддог. Үнэхээр ингээд ажиллаад байгаа. Тэгээд нэг гэхдээ хандлагын зөрүү байна. Бид нар ингэж их ажилласнараа энэ технологийн салбарыг хурдан хөгжүүлэх замын зааж өгнө гэдэг. Тэр нь нэг хэсэгтэй л хэрэгтэй, нөгөө хэсэгт бол хэрэггүй. Бид нар айхтар их ажил замын заахгүйгээр тэнд угаасаа ажиллаж байгаа хүмүүс Монголын эдийн засгийн хүнд нөхцөл татвараас нь чөлөөлөд, нийгмийн даатгалаас нь чөлөөлөд зүгээр ингээд сайхан ажиллах боломжийг нь орхиод үлдээмээр байгаа юм. Тэр хүмүүс өөрсдөө бүтээн. Ерөөсөө инновац технологич нь заавал нэг ухаалаг чиглүүлсэн улс төрийн бодлогоор явдаг нь тун овордоо зэвсэг түвшин батлан хамгаалах дээр хуучин бол уламжлалт тогтолцоо нэгж явдаг гэсэн суурь нь одоо ч явж л байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ гарч байгаа бүүмүүд бол зүгээр залуучууд нөө лаптоп барьсан бацаанууд хийдэг ажил. Тэднийг сайхан чөлөөтэй ажиллах боломжийг олгох нь манай мэрэгэн бодлогоос илүү бас чухал байна гэдгийг сүүлд нь сонсож тэмдэглэв. За баярлалаа. Тэгээ сая хэмэл оюун ухааныг хөгжүүлэхэд хязгаарлалт тавих хэрэггүй гэдэг хэлж штэ. Амар хөгжөөд дарга нарыг ажилгүй болгочоод яг хуу амар биш үү. Тэрнээс авахгүй байна. За баярлалаа. За бидний үндсэн хэлцүүлэг маань дуусчих. Тэгээд заахнаас асуулт байна уу? Тэгвэл нэг асуулт авъя. Асуулт байгаа бол гараа өргөөд над харагдуулно. За заалнаас гар өргөж байгаа би харахгүй. Гэхдээ аппликейшн дээр хоёр асуулт ирсэн байна л да. Тэгээд нэгэнт яаснах энэ хоёр хүний асуултанд би хариулаад панелаа дуусгачмаар байна. Тэгээд эхний асуулт нь болохоор ямар мэрэгжилтэн боловсон хүчин дата төв байхад хамгийн их шаардлагатай байдаг вэ гэдэг асуулт байна. Энэ дээр магадгүй Jennifer Salma хоёрын аль нэг нь хариулчих тохоо. Дата төв барьд туршлагатайгаараа. Дараагийн асуултанд нь сайд байнгын орны дарга хоёрын нэг нь хариулах юм байна. Тэр асуултанд би уншаад өгчээ. Монгол улсад кибер аюулгүй байдлын зах зээл шинээр бүрдэж буй энэ үед төрөөс тус салбарын хөгжлийг дэмжих бодлого зохицуултыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ? Төрийн хөгжөлт болон төрийн оролцоотой компаниуд жишээлбэл 1000 гаруй ажилтнтай Netcom компани байна. Энэ нь жижиг дөнгөж үүсч буй 10 гаруй ажилтнтай хувийн хөгжлийн компаниудтай ижил зах зээл дээр шууд өрсөлдөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь шударга өрсөлдөөний зарчим зах зээлийн тэгш орчныг хангах талаас хэр зохистой юм бэ? Төр өөрөө зохицуулагч, бодолтой авагч, бас өрсөлдөгчийн 3 үүргийг нэгэн зэрэг үүсгэх нь зах зээлийн хөгжил энэ салбартай хувийн хөгжлийн идэвхтэй оролцоод хэрхэн нөлөөлж байгаа талаар бодлогын түвшинд дүн шинжилгээ хийсэсгийг тодруулж өгнө гэсэн байна. Эхлээд сүүлийн асуулт нь бол манай гадны зочдод бол хамааралгүй шүү. Зүгээр дата төв барихад ямар хүний нөөцийг одооноос эхэлж бид нар бэлдэх ёстой ба ямар чиглэлийн ажилтнууд вэ гэдэг дээр магадгүй Салман хөрөнгө оруулж мөнгө өгдөг хүн л хамгийн сайн зөв хариулт. I would divide the professions which are required to build a data center in two aspects. Хоёр одоо актив пассив гэсэн хоёр зүйл байна. За инженерүүд барилга барьдаг хүмүүс, механик инженерүүд, цахилгааны инженерүүд, за fiber optic инженерүүд, data инженерүүд одоо пассив одоо талд нь орно. Одоо мэрэгчлэнүүдийн за 3000 ажлын байр гардаг. За пассив одоо мэрэгчлэнүүдийн хувьд бол одоо тэр актив мэрэгчлэнүүд тэр одоо барилга байгууламжаа барьсан инженерүүд ажилласны дараа одоо тэр пассив мэрэгчлэнүүд орж ирдэг. Одоо энэ дата центрыг, дата төвийг барихад ингэж хариулмаар байна гэж байна.
За Монгол улсад засгийн газар удаан одоо хувийн хувьд бол би нэг концепт бүрийн ихтэй байдаг. Тэр нь юу вэ? Түр хувийн хвшилтэд өрсөлдөж болохгүй. Төсвийн мөнгөөр өрсөлдөж болохгүй. Энэ бол үнэхээр шудраг бус өрсөлдөөн болно. Тэгээ энэ утгаараа түр хувийн хвшлийн түншлэл бол маш чухал. За кибер аюулгүй байдал болон мэдээлэл технологийн салбарт бол миний баримталж байгаа зарчим бол заавал хувийн хвшил хийж чадах юмыг түр уралдаад хийгээд хөгжүүлэлт нэгэд авах димий. Тийм болохоор нэгс нь аутсорсинг болох заавал одоо хувийн хвшлээр хийх нь илүү чухалжилж явна гэсэн тийм концепт явж байгаа. Мөн энэ дата төвдөр ч гэсэн адилхан. Бүгдээрийн нэг газар үндэстэн дата төвдөр төр байлгаад байх биш. Харин эсрэгээр хувийн маш олон дата төвүүд одоо бий болцсон байна. Тэрүүндээ тодорхой хэмжээний функц нөгөөд гэрээлээд явах нь зүгэж харж байгаа маа. За маш их баярлалаа. Бүгдээрээ үнэтэй цагаа зориулж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан панелистуудаа баяр хүргэе. Үзэгч та бүхэндээ бас төвчөртэй сууж бидний ярилцлаганд идэвхтэй орсон та бүхэнд маш их баярлалаа. Энэ хэлэлцүүлгийг үгээр өндөрлөж байна. Баярлалаа. Одоо өдийн хоолны завсарлага эхлэж байна. Одоо Улаанбаатар хотод 13 цаг 52 минут. Уучлаарай, 13 цаг 47 минут болж байна. Монголын эдийн засгийн чуулган маргаашийн төлөө хамтдаа